За асана цааны орой мэндийг хүргэе. Энэ 7 хоногийн баасан гарны орой мэндийг та нартай хүргэж байна. За ингээд өнөөдөр номтой болог пэйж утсын модератор админ багш Мишка Минеби тахлын тавг залбирлын амьсгал амьдрал тэг залбирлын мөн тарны ач тус. За ер нь тахлын тавг гэж юу хэлээд байдیں۔ Танд тахлын тавг байгаа юу? Хэрвээ байдаг бол та энержүүлж чаддгүй, амьлуулж чаддгүй, холбогдож чаддгүй гэдэг сэдвээр та нартай энергийн задрагаа хийж та нартай өнөөдрийн сэдвээр ярилцъя гэд цаг гаргаад сууж гэн. За өнөөдөр жоохон орой лайв эхэлчлээ. Уучлаарай. Гэхдээ яг энэ сэдвээр сонирхож байгаа, энэ сэдвээр сурыг, мэдээ, сонсъё, өөрийн мэдэхгүй зүйлээ мэдэж авъя, өөрийн мэддэг зүйлтэйгээ бас сэтгэл санаагаа хуваалцъя гэдэг гэсэн зорилготой, бодолтой хүмүүс байх юм бол энэ лайвд сурж ирээд хамтдаа надтай хамт байгаарай гэж та нартай хүсье. За тэгээд яриагаа эхлээд яриад эхлэх хоор ер нь бол хүмүүс маань ороод ирэх болов уу гэж бодож байна. Та нар маань хэрвээ миний яриа сайн сонсогдож байгаа бол надад комент байдлаар мэдэгдэж өгөөрэй. Үчи миндэ гэсэн байна. За орой миндэ, үчи миндэ. Гадаа бол хүүтний ирч чангараад нэлийн хүүтэн болсон байна. Тийм учраас баасан гарагч ер нь нэлийн хөл хөдөлгөөнтэй байдаг. Гэхдээ хүүтэн байгаа учраас хүмүүс нэг гарч авахгүй байгаа болов уу гэж бодож байна. Гэтэ ер нь 12 сар гарсан учраас ер нь нэлийн олон шинэ жилүүд болж байгаа болов. Манай монголчууд ч маш шинэ жилийг маш өргөн тэмдэглэдэг арт юм уу? Тийм учраас байгуулгын шинэ жил, хамт олон шинэ жилүүдтэй бас нэлийн хамрагдаж байгаа болов гэж бодож байна. Орой мэндэ, сайхан багш минь ээ гэсэн байна. За дуу хоолой сайхан сонсогдчихвэл хэдүүлээ өнөөдрийнхээ гол сэдвүүдэд ороод яриад явъя гэж бодож байна. 20 децэн байгаа учраас би бас нэг зүйл олон зүйл муршилгүйгээр шууд гол зүйлээ яриад эхэлсэн амар юм болов. За ер нь бол энэ хичээл маань YouTube дээр тавигдах байгаа. Тийм учраас хэрвээ та нар маань дараа нөхөд сонсъё гэж бодвол YouTube channel дээрээс маань нөхөд сонсох боломжтой. Одоо та завтай байвал хамтдаа сонсоод, хамтдаа ярилцаад, хамтдаа цагийг бас өнгөрөөж болно. Сонсогдож байна үзэсгэлэнт багш минь ээ гинэ. Ямар гоё юм бэ. За баярлаа. Заашгүй дээ. За тэгвэл гол сэдвдээ орцгоё. За ингээд дөнгөж үзэж байгаа буюу дараа нөхөж үзэх хүмүүстэй зориулаад өөрийгөө танилцуулъя. За намайг бол Мишка гэж дуудаж болно. Би номтой болог гэж сүнслэг мэдлэгийн өрөө гэдэг энэхүү пэйж хуудсыг ажилуулдаг, чиглүүлдэг, өөрийн сүнслэг мэдлэгээ энэхүү өрөөнд хуваалцдаг хүн байгаамаа. За миний сонгож ажиллаж байгаа одоо хийж байгаа ажил маань бол бяцлаглалын танхимын багш. За маавра үзэж амьдралын код гаргаж хүний энергийн балансыг шалгаад та яг одоо ийм энергийн төвшөнд явж байгаа юм байна гэдгийг тайлбарлаж өгч чиглэл гаргах энэ сүнслэг ажлыг хийгээд явж байгаамаа. За мэдээж миний сонгосон ажил сүнслэг ажил мөн өдөр тутамдаа хийж байгаа ажил маань өдөр бүр хүний амьдралыг сонсох, хүнтэй ярилцах, хүнтэй зөвлөлдөх, гэрлийн энергийг түгээх орон зайг ингээд ажиллаад сонгоод явж байгаа хүний хувьд мэдээж залбирал, мөргөл, тарин, даатгал, шившлэг, залбирал гэл энэ бүхэл шашинлаг болон сүнслэг энергитэй холбоотой сэдвүүдийг задлж, тайлбарлаж, өөрөө ойлгоснороо ярих шаардлагууд гардаг. Тийм ч учраас би өөрийн энэ сүнслэг мэдлэгийн өрөөндөө өөрийн боломжоо ашиглаад лайваар, видео бичлэгээр, рил хэлбэрээр ингэж оруулах юм байгаамаа. За тэгээд та нар маань бас хэрвээ энэ сүнслэг мэдлэг гэж юу юм бэ? Сүнслэг чадвар гэдэг зүйл суралцъя, уншъя, судлъя гэж бодож байгаа бол надтай хамт бас цагийг өнгөрөөж миний пэйж хуудасаар зочлоорой гэж та нартай хэлмээр байна. За өнөөдрийн сэдв бол маш гоё. Миний хамгийн дуртай хоол гэж байдаг бол идэх дуртай хамгийн гоё хоол гэдэг шиг те. Миний ярих дуртай, бусдад түгээх дуртай, бусдад зааж өгөх дуртай, бусдад бас хуваалцах дуртай хамгийн гол сэдвүүдийн нэг буюу залбирал, тарин гэдэг сэдвээр би ярих гэж байна. За тэгээд энэ залбирал, тарин гэдэг сэдвээр яагаад ярих болсон юм бэ гэхээр амьдрал гэдэг баялаг хүний амьдралд маш олон аз жаргалтай, аз жаргалгүй өдрүүд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. За мэдээж жаргалтай өдрүүд гэхээс илүү те зовлонтой, сэтгэлээ ойлгож чадахгүй байгаа, өөрийгөө ойлгож чадахгүй байгаа хүнд маш олон янзын сэтгэл буюу сүнслэг ур чадвараа тэлэх аргууд хэрэг болдог. Энэ аргуудын хамгийн гайхалтай аргуудын нэг бол миний мэдж байгаагаар бясалгал байна, йога, дасгал байна. За хүний өөрийн дуртай хобби байна. За мөн тарин, залбирал гэх мэтчлийн энэ үйлүүд бас энэ сүнслэг аяллаа, сүнслэг хөгжлөө улам илүү баяжуулахад тусалдаг аргуудын нэг гэж би боддог. За миний сүүлийн үед нэлээд дэлгэрүүлэхийг хичээж байгаа нэг арга бол энэ залбирал буюу тарин гэдэг зүйл чих чухал юм байна шүү дээ гэдгийг одоо энэ
монголчуудаа дэлгэрүүлэхин сан, тайлбарлаж өгөх сан гэж боддог. Яагаад вэ гэх юм бол бид нар нөгөө нэг залбирал, тарина гэдэг зүйлийг юм шашны зүйл гэж ойлгоод айгүй амьдралаасаа холдуулсан. Хин нэгэн залбираа сууж байвал те одоо тэр хүн юу чинь шашны үзэлтэй ч юм уу тийм л гэж ойлгоод байдаг байсан. Нэлээд олон жилүүд бид нар шашин одоо мэдлгүүд маань хаагдсан учраас буруу ойлголттой явж исэн юм байлээ. Тийм учраас одоо бол энерги 900 болж гин, энергийн задрагаанууд их тайлагдж гин, үл мэдэгдэх сэдвүүдийг бид нар маш сайхан задлж амьдралынхаа утга учирыг олж байгаа юм. Одоо олзуурах урштай он жилд цаг хугацаанд бид нар хамтдаа та надтай би тантай хамт амьдарч гин. Тийм учраас бид нар энэ залбирал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн гэрчлэл юм байлээ. Хүний сэтгэл буюу сүнс гэдэг юм чи өрөөсөө ингэж өөрийгөө гэрчилж ээж, задлж ээж, гаргаж ээж, тэ ингэж улам илүү бодол нь тэлж, сэтгэл нь тэлж, орон зайн тэлж, өөрийнхөө дотоодоос өөртөө манлайлдаг болд юм байна. Тийм учраас би энэ зүйлийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж эхэлснээсээ хойш ер нь тариныг ингээ гой дуу болгочихсон гэж бодож зорж явдаг байсан. Тэгээ маш олон жил одоо хичээж үзээд өөрөөсөө маш их зардал мөнгө гаргасан ч яг төдийлөн сэтгэлдээ нийцсэн хувь нэмрийг оруулж чадахгүй байсан. Гэтэ энэ жил 2025 онд одоо он бол миний хувьд бол маш гоё ахиц дэвшилтэй жил буюу би яг өөрийн боддог байсан, уншдаг байсан, амьдралдаа хэрэгжүүлдэг байсан таринуудыг тарины дуулал болгож гаргах юм олзуурах урштай жил надад тохиолсон. Тэгэхээр энэ жилийнхаа боломжийг ашиглаад зөвхөн залбирал уншаад өөрийнхөө сэтгэлийг гэрчлүүлэхээс гадна энэ залбирлын хүчээ нэмэх ариун давтамжтай үгийг тарины дуулал болгоод үүнийгээ холбоод ингээд гаргавал илүү их сайхан болох юм байна, үр дүнтэй болох юм байна гэж бодсноос хойш нэлээд олон тарины дуулуудыг энэ паблик буюу олон нийтэд ингээд чөлөөтэйгээр үнэгүй байдлаар сонсож, уншиж, дагах боломжийг олгож байгаа. За мэдээж энэ бол миний ажил болсон зүйлээ. Өмнө нь бол би сүнсний аялал те өөрийнхөө сонирхол хоббигоор хийдэг байсан бол одоо бол би бүх одоо өмнө хийдэг байсан ажлуудаа болоод энэ сүнслэг ажилдаа 100% ороод ингээд явж байгаа хүний хувьд мэдээж надаас юу гарах вэ гэхээр сургалтууд, шинэ бүтээлүүд, хүнд үзүүлэх сүнслэг үйлчилгээ гэдэг зүйл л гарна. Тэгэхээр яг одоо миний ажил болцсон учраас би сургалтуудаа гаргаж бусдад дэлгэж тэр сургалтуудаа одоо бусад хүмүүсийг бүртгэж авснаар одоо амьдрал ах уу, одоо өөрийн амьдрал хавгаа залгуулах боломжтой болж байгаа. Тэгэхгүй зөвхөн уншаад түгээгээд ингээд тараагаад байвал би ч одоо бас л хүн болсон хань идэж уудаг учраас надад ийм мэдээж энэ ажлаа цаашаа урам зоригтойгоор үргэлжлүүлэн хийх тэр одоо эрч хүч энерги хэрэг болдог. Тэгэхээр надаас миний номтой болог бол танд юу санал болгодог вэ гэхээр онлайн болон танхимын сургалтуудыг санал болгодог юм аа. Хэрвээ та энэ мэдлэгт ингээд суралцъя, хөгжиж гэж бодож байгаа бол үнэгүй болон төлбөртэй хичээлүүдэд онлайн болон танхим хичээлүүдэд хамрагдах боломжтой юм аа. За хүмүүсээс ингээд ярихаар ийм мэдлэгийг, шашны мэдлэгийг ч юм уу ингээд төлбөр авчгаар л худлаа олчтой ч гэдэг юм буруу ойлголтууд байдаг юм аа. Тийм учраас би бас энийг тайлбарлаж өгье гэж бодож байна. Ямарваа нэгэн хүн ажил төрөл хийн гэдэг бол тухайн ажил төрөл сүнснээс гарсан, мэдлэгээс гарсан, тархинаас гарсан, биеэс гарсан энэ мэдлэгээ өөрийн үр шин буюу үр дүнг авахгүйгээр хийн гэдэг бол буцаагаад үйл өөрийн карма болдог. Юу вэ гэхээр танд би үнгүй юм өгөөлэн, та үнгүй юм аваалэн, авж байгаадаа өгж байгаадаа аль нь аз жаргал, баяр баясгалын хожих мэдрэмжийг авахгүй те. Тэгэхээр аль нь авж байгаадаа ч сэтгэл хангалуун өгж байгаадаа сэтгэл хангалуун байхын тулд тодорхой хэмжээний төлбөртэй сургалтуудыг гаргаж бас энэ ажил амьдралаа цааш нь залгуулж уран зоригтойгоор хийх энэ эрч хүчийг би сургалтуудаараа зориулан хийдэг юм байнамаа. За тэгээд нэгэнд ам нээснэх гэдэг шиг энэ сэдвээр яриад эхэлснийх бас нэг зүйлийг бас энэ дундаараа тайлбарлачих гэж бодож байна. Та нар ингээ нэг зүйлийг гайхчихсан уу? Юу вэ гэхээр өөрөө ингээ сүнсний ажил хийдэг, бусдыг эдгээдэг, ангаадаг, магадгүй барьдаг те. За тэгээ хүний сайн сайхны төлөө, бусдын сайн сайхны төлөө ажиллаж амьдрдаг мөртлөө өөрийн одоо амьдрал ахуйн дээшлээгүй ч юм уу, өөрийн амьдралд нь тулгарсан асуудлууд нь цэгцрээгүй байх тохиолдлууд маш их одоо нийгэмд харагддаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр сүнслэг мөнгөний хуваарлалт ч юм уу эсвэл мөнгийг ойлгох орон зай ухаан одоо сэтгэхүүн алдаатай байгаагаас болдго юм аа. За юу вэ гэхээр нийтээрээ ер нь бид нар нэг юм буруу ойлголттой байдаг. Хүн олж байгаа орлого ашгийг 3 хувааж авах ёстой. Юу вэ гэхээр олж байгаа орлого ашиг буюу өөрөөсөө гаргаж байгаа зүйлээ яг одоо таны гаргасан зүйл, таны олж байгаа ашиг, за магадгүй нийтлэг байдлаар та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зардаг бай гэж бодъё. Таны зарж байгаа бүтээгдэхүүн чинь үнийн дүндээ те бүтээгдэхүүний чинь чанар өөрийн чинь
дэвшүүлж байгаа үн хоёр ч яг тэнцүү байх хэрэгтэй. Өгж байгаа авж байгаа бүх үр шим нь тэнцүү. Гэхдээ бүх зүйлийг мөнгөөр тэнцүүлэх боломжгүй учраас та өөрийн сэтгэл мэдрэмжээрээ тэнцүүлээд ингээд бид нар нийгэмд борлуулад явдаг. Хитрхи аль нэгнийх нь баланс нь өвтцэн. Хитрхи нөгөө одоо бараа бүтээгдэхүүн хитрхи чанартай мөртлөө үнэн доошоо. Эсвэл бараа бүтээгдэхүүн ямар ч чанаргүй мөртлөө үнэн дээшээ ч юм уу тийм дэлхийн мөрөө байхаар тэнцвэр алдагдсан байхаар орж ирж байгаа мөнгөний урсгал бас өөрөө маш одоо юм шууд гараа явцдаг, маш хурдан гарч явдаг, хүнд тогтдоггүй, дараагийн шилжилтийг, дараагийн өсөлт амжилтыг дуудаж өгдөггүй. Эсвэл одоо тэр мөнгө бол ямар нэгэн гинтийн байдлаар хөвчлэн гарч явах тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн гаргахдаа, үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн сэтгэлийг тэр үзүүлж байгаа үйлчилгээндээ нийцүүлээд нийгмийн байр байдал буюу орчин, он, цаг, тухайн өдөр тухайн одоо жилийн энерги гэж байгаа тэр тухайн жилийн энергитэй тааруулаад юм 3 зүйлийг хавсарсан golden ration харьцааг гаргаж явах хэрэгтэй байдаг. Энэ нь юу вэ гэхээр алтан харьцааг. Алтан харьцааг гаргасан зүйл өгж байгаадаа ч үр шимтэй, авж байгаадаа ч үр шимтэй, хин хиндээ хожилтой байж чадвал түндээс олсон орлого ашиг бол таны амьдрал сүнслэг хөгжлийг дээшлүүлэх, эрүүл мэндийг чинь дээшлүүлэх, эрдэм мэдлэгийг чинь тэлэх, замун цаашлаа таны гоо үзэсгэлэн таны дотоод сэтгэлийн ариуслыг одоо өсгөх боломжтой болж өгдөг юм аа. Тэгэхээр аль нэг нь ингээл далайн мөрөө эсвэл тухайн жилийнхээ онцлогийг ойлгоогүй. Эсвэл тухайн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнээс давсан одоо ашигын сонирхлоор, шунлын сэтлэр ч юм уу одоо хит их одоо үйлчилгээний хөлс авсан ч юм уу ийм тохиолдолд бол ер нь юм гэдэг юм чинь шудраг байдаг. Байгалийн хууль, дэлхийн хууль, энергийн хууль гэдэг бол энэ амьдралд байгаа хамгийн шудраг зүйл байгаад байна. Миний харж байгаагаар тэгэхээр шудраг байдаг учраас буцаагаад орж ирж байгаа үр шим яг л тэнтэй тэрнтэйгээ тэнцсэн байгаад байдаг юм аа. Тэгэхээр миний зүгээс бол өөрийн зүгээс сургалтуудыг гаргадаг. Энэ сургалтуудаа тухайн жилийн хүмүүсийн амьдрал ахуй, нийгмийн байдлыг, өөрийн мэдлэг үр шимийг за тухайн үзүүлж байгаа үр дүн гэдгийг хавсаргаж юм одоо сүнслэг үн төлбөрүүд гаргадаг. Энэ үн төлбөрүүд би өөрийгөө одоо хитрхийг үнэлээд ч юм уу хэд одоо өндрөөр үнэлүүл ямар ч үн дуурж болно, ямар ч үнээр гаргаж болох ч гэсэндээ тухайн жилийн хүмүүсийн аж ахуй, хүмүүсийн амжиргаа, нийгмийн урсгалаа бас харж тэнцүүлж гаргасан мөнгө бол бага байсан ч гэсэн буцаагаад орж ирэх үр шим нь бол өндөр байдаг юм аа. За тийм учраас би намасте буюу залбирал мөрөглийн одоо группийн хичээлээ одоо бүртгэлээ аваад явж байгаа. За энэтэй холбоотойгоор бас та нартаа би энэ залбирал мөргөл хийн гэдэг юу юм бэ? Ариуслын одоо залбирлын тавг гэдэг гол тавгч юу юм бэ? Энийгээ хэрхэн яаж амлиулдээ, хэрхэн энергийн сав болгодээ, хэрхэн зүрхний ухаарл болгох энэ ажилдаа ашигладیں۔ Энэ ариуслын гол тавг буюу залбирал гэдэг юм чи яаж өөрийн чинь таны ариуслыг татдаг сав болгох вэ гэдэг сэдвээр бас та нартаа ярьж өгье гэж бодлоо. Яагаад гэвэл хүний амьдралд чинь өвчин хэлж ирэхгүй хийсч ирнэ, өөрширч гэсэндээ та өөрөө төлөвлөхгүй шүү дээ. Би одоо тэгж өрөнд орж тэгж зовъё гэж Гэтэл одоо жам ясны дагуу ингээд хурж ирдгээ. Ийм үед бид нарт гарц гаргалгаа, мэрэгэн ухаа, мэрэгэн цэцэн ухаа одоо амьдралын амнаас гарч байгаа энэ энергиудаа ашиглаж сурах мэдлэг ухаан хэрэг болдог. Энэ ухааныг дэлгэрүүлэх гээд байгаа нь сүнслэг мэдлэгийг ингээд цааш нь түгээж байгаа энэ ажил маань байгаад байгаамаа. За тийм учраас би энэ гэрлийн тавг, ариуслын нууц, залбирлыг амлиулах гэдэг зүйлийг хэрхэн яаж өөрөө би сурсан, хэрхэн яаж хийж хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг та нартаа тайлбарлаж өгье гэж бодсон юм аа. За би өөрөө энэ залбирал гэдэг зүйлийг мэддэггүй байх үедээ амьдралдаа ер нь их уур бухимдалтай байдаг байсан л да. Яагаад гэвэл ингээл бүхэл юм айгу хэцүү санагдана. Амьдрал хэцүү, өдөр тутам өрнөж байгаа үйл явдлууд хэцүү, бүх зүйл миний хүслээс өөрөөр болж байгаа юм шиг тийм санагддаг, мэдрэгддэг байсан. Тэгээ ингээ бүх зүйл өөрөөр эргээд байгаа юм шиг энэ мэдрэмж чинь буцаагаад хүн ямар энерги ялгаруулдаг вэ гэхээр бухимдал, уур уцаар ийм одоо бачимдалт гэдэг юм энергиудыг ялгаруулад идэм байлээ. Тэр зүйлээсээ болоод өөрөө стресст нь өвдөн, сэтгэл хоосорно гэх мэтчлэн өнөө л бидний нийгэмд өдөр тутамд явагдаад байгаа юм сэтгэл зүйн асуудлууд чинь ургаж гарч ирээд байдаг. Тэгээ энэндээ би янз янзын ингээл аргыг ашиглах гал яавал би аз жаргалтай, яавал амраа молон болох уу гэл ингэж явж байгаа л мэдээж энэ сүнслэг зам руу орж, залбирж, мөргөж, бясалгаж сурсан. Би бол өөрийгөө маш гайхалтай зам руу орсон гэж боддог. Гэхдээ би бол бурхан биш, надад алдаа мадаг одоо ч тайлбарлагдаж чадаагүй, ойлгож чадаагүй мянган сэдвүүд байдаг ч гэсэн өөрийн амьдралдаа олсон юм бол би бусдтай хуваалцахыг боддог. Тэгэхээр миний олсон шижир алт, миний олсон одоо алмаз, бриллиант бол энэ залбирал мөргөл,
тарин, замун бясалгал гэдэг энэ арга ухаанууд байдаг юм аа. Тэгэхээр өөрөө олсон зүйлэл хүн чинь өөрийнхөө одоо мэдж байгаа төвшнгөөсөө ярьж тайлбарлаж байгаа нь сэтгэлийн өглөө буюу мэдлэгийн өглөгөө бусдад түгээж байгаа нэг үйл болж өгж байгаа гэж би ойлгодог. Тийм учраас өнөөдөр та нартай энэ гэрлийн тавг ариуслын нууц гэдэг сэдвээр би лайв хийя гэдэг ингээд цаг хугацаа зарцуулаад гараад ирсэн байна. Одоо цаг хугацаа зориулж гэх юм уу да тий гараад ирсэн нь. За ингээд ийм сэдвтэйгээр ингэж одоо та нартаас энэ сэдвийг сонгож байгаа шүү гэдгээ эхлээд одоо тайлбарлая. За тэгсэн чинь залбирал гэж юу юм бэ гэдгээ бас бид нар ойлгох хэрэгтэй болж байна. Ямар үед та залбирч одоо залбирах ёстой вэ? Ямар үед танд тахилын тавг одоо гол тавг залбирлын тавг хэрэгтэй вэ гэхээр те ер нь ямар ч үед жаргалтай ч үед зовлонтой ч үед заавал хүнийг зовж ядархаараа залбирч мөргөөл аз жаргалтай бүх юм бүтэж яхаараа эргэж хараал те гэгэрлийн замаас нүрээ буруулаад ингээд явна гэдэг бол та дахиад нөгөө тойрогтой ирдэг байхгүй. Хүн чинь нөгөө дэлхий бөөрөх штэ гэдэг шиг те дээсээ шийдсэн чулуу буцаад толгойд ирж байна гэдэг шиг хүн ингээл яг тэр замаасаа гарахаар буцаал нөгөө асуудлууд нь дуусахгүй буцаал би чи юу хийжээ яаж ялаа гэд яваад байдаг. Тэгэхээр би амьдралдаа нэг зүйлийг хэрэгжүүлсэн. Миний амьдрал тухайн өдөр юу тохиолдож байгаагаас үл хамааран өдөр бүр богинохон цагийг залбиралдаа зарцуулчих. Өглөө бүр ч юм уу орой өглөө нь ерөөсөө хамаагүй тухайн цаг мөчид танд ямар одоо цаг зав гарна тэр цаг завдаа залбираа сурчхаар гэрлийн энергийн баланс буюу гинжин хэлхийг чинь таслахгүй ингээ холбогдоод яваад байдаг. Бүх өдрүүдтэй тантай ингээд холбоотой байгаад хаар бүх зүйл чинь дистралалтай, эмх замбраатай болдог. Тэгэхээр энэ залбирал гэдэг зүйлийг хөө яавал хийх юм бэ гэхээр ямар нэгэн шалтгаан танд одоо шаардлагагүй тий. Сэтгэл тань өвдөжээвэл, ажил тань бүтэхгүй байвал, стресс бохомдолтой байвал, мөн ариусгах замыг хайж байгаа бол, амар амгалан байдлыг хайж байгаа бол, ариун саваа энергийг тогтоод сурах гэж бодож байгаа бол амжилт байгууллага дээрээ, ажил дээрээ, гэр бүлдээ за ариун энергийг тогтоод сурья. За ариуслын сав гэдэг зүйлийг нээж сурья гэж бодож байгаа бол та тэр үедээ энэ залбирал гэдэг зүйлийг хийж, мөргөл гэдэг зүйлийг хийж, тарина гэдэг зүйлийг уншиж одоо амьдралдаа эхэлснээр та энэ зүйлийнхаа одоо эхлэлийг нь тавьж байгаа гэж ингэж ойлгож болно. За би ч гэсэн яг л одоо амар амгалан гэдэг зүйлийг хайж байхдаа амьдралын сав шим энерги урсгалыг тогтоод сурыг гэж бодож байхдаа л энэ замыг олж мэдсэн. За би анх бол ийм залбирал тарина гэдэг бол одоо бурхан эсвэл лам хүний ч юм уу те гигантын одоо ийм шашны хүмүүс л хийдэг байх гэж боддог, төөрөгдөж явдаг байсан ч энэ залбирал гэдэг чинь бүх ард түмний сэтгэлийн гэрчлэл юм байна. Бүх ард түмний өөрийнх нь дотор байдаг өмч юм байна гэдгийг ойлгосноос хойш өөрийнхоороо хийж өөрийнхоороо залбирдаг болсон. Шашин болгон бурхны үзэл болгонд л ер нь энэ залбирал гэдэг зүйл байдаг. Христийн шашинд, католик шашинд, муслим шашинд, буддын шашинд гэдэг бүх шашинд энэ залбирал гэдэг зүйл байдаг. Шашин чинь өөрөө сэтгэлийн одоо гэгэрлийн замыг асаах зорилготой учраас энэ гэрлийг асаана гэдэг юм чинь сэтгэлийн гэрчлэлээс эхэлдэм байлээ л дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн тэр шашны өмч, энэ шашны өвч, энэ шашин л залбирдаг, энэ шашин залбирдаггүй гэдэг бол ойлголт байдаггүй. Эсвэргээрээ энэ бол бүх ард түмний буюу амьд байгаа хүн төрлийг авсан бүхий л хүмүүсийн одоо өмч юм бэлээ. За тэгээ сэтгэлийн гэрчлэл залбирал гэдэг бол энгийн хүмүүсийн ярианаас арай өөр энергийг одоо энергийн нэвтрэх хаалгыг нээж өгдөг гарц гэх юм уу. Хүн зүгээр нэг хүнтэй юм ярьж байхдаа ч гэсэн сэтгэлийнхаа хаалгыг нээж өгдөг тийм үү. Ямар нэгэн амьдралдаа тулгарсан асуудал, зовлон бэрхшээлийн талаар яриад хүнтэй хуваалцж байхдаа өөрөө бас нэг дотроо нэг юм ойлгоод, нэг юм бодоод, нэг юм мэдрээд явж идэгтэй адилхан хүний үг гэдэг зүйл бол маш одоо ариун буюу бодол сэтгэлийг гэрчилж өгж байгаа, гаргаж өгж байгаа арга хэрэгсэлтэй. Гэхдээ залбирал гэдэг бүр дотоод сэтгэлийн гэрчлэл гэдэг бол энэ энерги гэдэг амьдралын энерги гэдэг урсгалын хаалгыг нэвтэлж орох төлхөөр нь болж өгдөг юм аа. Тэгэхээр энэ энергийн тойрог гэдэг юм чинь бас өөрийн гэсэн орчинтай, өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн хаалгатай, төлхөөртэй байгаад байна л та. Тэрнээс хүссэн хүн болгонтэй ингээл өдөр болгон гоё энергитэй бай, эрч хүчтэй бай. Өөртөө өнөөдөр би алаад өгье гэж бид нар бүгд тэгж боддог. Гэхдээ бүх хүн өдөр болгон бас тэгж чадахгүй байгаад байгаа шүү дээ. Хүн болго өдөр бүр эрч хүчтэй, аз жаргалтай байж чадахгүй байгаад байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм бэ гэхээр энерги гэдэг юм чинь өөрөө нэвтрэх хаалгатай байд юм байна. Эрч хүч гэдэг юм чинь өөрөө өөрийн гэсэн төлхөөртэй байд юм байна гэдгийг бидэрт баталж өгж байгаа аахгүй юу. Тийм учраас яг хөө тэр энергийн зүйлд нэвтрэх маш олон арга байдаг. Миний маш энгийн шашинтай шашингүй үл хамааран бүх хүмүүсээ ашиглаж болох одоо арга барил бол энэ
энергийн залбирал буюу тарин гэдэг, тарины гол тавг гэдэг энэ арга юмаа гэж би өөрөө олж мэдсэн юм аа. Тийм учраас би энергийг нэвтрэх хаалгын талаар өөрөө олж мэдснээр ярьж байна гэж та бүхэн ойлгоорой. За залбирал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн гэрчлэл учраас амнаас гарч байгаа үгс бүхэн энергийн давтамж болж хувирдаг. Энэ энергийн давтамж нь өөрөө ямар нэгэн зөв энергийг хадгалах сав болж өгдөг. Энэ хадгалах сав нь өөрөө залбирлын тавгаар өөрөө бодит болж өгдөг. Бид нар зүгээр амаараа залбирч болно. Гэхдээ энэ амаар залбирж байгааг илүү бодит болгоё гэвэл өөрийн гэсэн залбирлын тавхтай буюу өөрийн гэсэн залбирлын орон зайтай байх ёстой. За би 2026 онд ашиглах залбирлын тавгаа бол бэлдсэн байна. Тэр залбирлын тавгаас та нарт өнөөдөр ингээд тайлбарлаж өгнө. За тэгээд энэ энерги нэвтрэх хаалгын залбирлын тавг гэдэг байгаа юм чи бид нар ингээд одоо жишээ нь та фитнес ч юм уу дасгал хөдөлгөөн хийхээр тэр фитнесийн орон зай орчинд очиж үйлдэл болж байгаатай адилхан хүний сэтгэлийн гэрчлэл сүнсний хөгжил гэдэг чинь бас өөрийн гэсэн орон зайтай байгаад байна л та. Тэгэхээр бид нар залбирахтаа тарин уншихтаа гэсэн өөрийн гэсэн ариун орон зайг үүсгэж жагаад залбирлаа хийгээд таринаа унших юм бол илүү үр шим таны амьдралд орж ирдэг. Энэ үр шим нь юу юм бэ гэхээр хүмүүс яг залбираад одоо ингээд тавг тавиад ингээд тарин уншихаар яат юм бол гэж бодож байгаа. Амьдралынхаа гол замыг олд юм а. Амьдралыг тань сэтгэлийг тань төвлөрүүлж өгөх, энергийг тань төвлөрүүлж өгөх, хүслийг тань чиглүүлж өгөх гол замаа олдог орон зай болдог гэсэн. Та залбирах бүрдээ өөрийн гэсэн нэг юм сэтгэл дотроосоо нэг энерги эрчим ухаарлыг авдаг. Тарин унших бүрдээ энэ тарины давтамжийг мэдэрч энергийнхаа нэвтрэх хаалгыг ойлгодог. Тийм учраас энэ ариун орчноо яаж бүрдүүлэх вэ? Энэ тавгаа яаж бүрдүүлэх вэ гэдэг зүйл бидэр дурган гарч байгаа. За тэгэхээр залбирал гэдэг бол хүний сэтгэлийн гэрчлэл, залбирлын орон зай гэдэг бол ариун орон зай байх ёстой. За энэ орон зай бол таны гэрт байж болно, оффис байж болно, машин байж болно, хаанч байж болно. Гол нь энэ орон зайдаа өөрийн гэсэн орчныг бүрдүүлж авах хэрэгтэй. За би бол залбирлынхаа юм тавг буюу дугуй тойрог гэдэг юм чинь бидний одоо эзэн байна л та. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар дэлхийн өөрөө бөөрийнхий буюу тойрог хэлбэртэй ийм орон зайд бид нар амьдарч байна. Галактик, сүн зам бүхэл зүйл юм одоо бөөрийнхий дугуй буюу тийм бөөрийнхий дотор орж байна. Бид нар дөрвөлжин квадрат ертөнцид амьдраагүй шүү дээ, тийм учраас энэ энергийн давтамж гэдэг ямиг улам илүү идэвхжүүлж өгдөг дүрс бол өөрөө дугуй дүрс юм байна. Ямар нэгэн үнцэг байхгүй байна гэдэг нь ямар нэгэн талцал байхгүй, ямар нэгэн зөрчил байхгүй, ямар нэгэн өөр энерги хадгалагдах боломжгүй орон зай гэсэн үг. Тэгэхээр бид нар ихэвчлэн залбиралтай амьд дугуй буюу бөөрийнхий тавгийг ашигладаг юм л та. За энэ тавган дээр юу тавьж яаж залбирлах нь бол тухайн залбирлаас шалтгаалнаа. Таны дотоод сэтгэлээс шалтгаалнаа. Юу ч тавьж болно. Гол нь та залбирх бүрдээ өөрийн гэсэн дугуй тавгийг өөртөө бэлдээд за тэгээд залбирахтаа одоо арц хүчээ, ариун ургамлаа тэр тухайн өдрийн залбиралтаа ашиглаж байгаа лааны элемент буюу галын элемент буюу лагаач юм ингээд тавиад мэдээж бүрдүүлнэ. За ингэж бүрдүүлэхдээ зүгээр нэг бүрдүүлэхгүй байхад энэ тавг гэдэг зүйлээ өөрийнхөө сүм дугна гэж бодож арчиж, цэвэрлэж, угааж, тордож явах ёстой. Тавгаа яагаад цэвэрлэх ёстой вэ? Тавгаа яагаад одоо арчлах ёстой вэ гэхээр энэ тавгтай нь өөрөө таны энергийг хадгалж байгаа орон зай байгаа учраас та сайхан энергийг хадгалмаар байвал мэдээж сайхан цэвэрлсэн байх ёстой. Та бохор энергийг хадгалмаар байвал бохор заван тавг байж болно шүү дээ, тий. Тэгэхээр хүн болгон цэвэр ариун одоо сайхан энергийг өөртөө хадгалахыг хүсдэг учраас мэдээж энэ залбирах болгондоо энэ тавгаа угааж, арчил, цэвэрлж ер нь тухайн залбиралтаа ашиглаж байгаа арц хүчээ байд юм уу, сангийн баабра байд юм уу, тахлаа байд юм уу, те эдээ будаага байд юм уу, тахлын хундагаа байд юм уу, юу таны дээр залбиралд ашиглагдаж чинь тэр бүхнийгээ өргөлж арчил цэвэрлж цэвэрхэн байлгахыг дээд одоо гол зорилгоо болгох ёстой. Тэгээд тавгтайгаа ингээд ажиллаад, залбирлын тавгтай ажиллаад, залбирч сураад, энерги нэвтрэх хаалгатайгаа ажиллаад ирэхээр хүн өөрөө маш их тайвширдаг. Юу вэ гэхээр тавгаа арчиж цэвэрлээд, хундагаа арчиж цэвэрлээд, бүхий л зүйлээ ингээд арчаад цэвэрлээд ингээд бэлтэж явахдаа хүний уур бухимдал дарагддаг, амар амгалангийн энергийг мэдэрдэг, шин санаа орж ирдэг гэд эн чинь нэг тийм амьдралын шин гоё дадал болж өгдөг. Энэ амьдралын шин дадлаа өөрийнхөө уламжлал те амьдралын хэм маяг уламжлал дотор оруулж ирэхээр та нэг юм сүсэгтэн болно. Юу вэ гэхээр заавал ямар нэгэн бурхныг сонгож сүсэглэх гэхээс илүүтэйгээр бүр дэлхийн энергтэй, дэлхийн сүнс, эрг энерги, өв дээдсүүдтэй сүсэглэж эхэлдэг. Ингээд сүсэглээд хэрэглэхээр чинь та өөрийн гэсэн нэг дотоод
соёлтой болж эхэлнэ. Одоо залбирлын итгэлийн соёлтой болж эхэлнэ. Энэ соёл нь өөрөө таны ариуслын сав буюу гэрлийн гүүр буюу энэ тавхилын тав гол тав болж өгдөг юм аа. За тийм учраас энэ тавга байнга энергижүүлж, цэвэр энергийг хадгалахын тулд арчид цэвэрлэж угаах хэрэгтэй. Арчид цэвэрлэж угаахдаа за юугаар арчид цэвэрлэх угаах вэ гэдгийг бас та нартайгаа би өөрөө ашигладаг аргуудаа хуваалцъя. За давс гэдэг бол мэдээж бохор энергийг цэвэрлэдэг маш ариун одоо дэлхийн ертөнцийн бүтээсэн бодис байгаа. Энэ давстай усанд угаах те эсвэл лемон гэдэг жимс чинь өөрөө бүхий л зүйлийг цайруулж, цэвэршүүлж гүнд нь орж цэвэршүүлээд байгаа учраас лимонтой усаар арчиж цэвэрлэх. За мөн үнэрийн ариусал буюу гоё юм арц хүчээр утах, ариун гангаар утах. За мөн ургамлын гаралтай цайгаар угааж болно, хар цайнд угааж болно, ногоон цайнд угааж болно. Хамгийн их энергийг төвлөрүүлж өгдөг аргуудын нэг бол тэргэл сартай өдөрш буюу гой нарны гэрэлд наранд тавих, тэргэл сартай бүтэн шөнө, тэргэл сарны гэрэлд тавьж бас тахилын тавга энергижүүлж, амьлуулж, ирчвч ирчвчээр нь нэмж өгдөг ийм зүйл байгаад байгаамаа. Инхээр бидний нөгөө ариун энерги гэдэг зүйлийг бид нар ч сонгоод байна шүү дээ, тэ. Сонгож ариун энергийг хадгалж, цэвэрлэж арчилд сурж байгаа нэг соёлтой болж ин гэсэн. Ямар нэгэн соёлтой, уламжлалтай ард түмэн айгүй хүчтэй байдаг шиг таны дотор нэг соёл ургана гэдэг нь, таны дотор нэг уламжлал ургана гэдэг нь та өөрөө айгүй хөгжиж гинэ гэсэн. Тэгэхгүй яаж залбирхаач мэдэхгүй, юунд залбирхаач мэдэхгүй, юуны төлөө залбирхаач мэдэхгүй байгаад тахаар юм нэг юм савлгаатай байдаг. За тийм хүний итгэл үнэмшил бол удаа оршин тогтнох боломжгүй. Нэг өдөр нь залбирчаал маргааш нь залбирахгүй те. Нэг өдөр нэх гой мэдэрчээл эсвэл уйлж унжичаал маргааш нь зүгээр амьдрал нь сайхан байвал за гэд мартаа явчихдаг юм хөнгөн хийсэр байгаад байдаг. Зүрхний бэлэгдэл гэдэг чинь урт удаан хугацаанд орших байхгүй юу? Нэг имийг удаан давтаж хийнэ гэдэг чинь энэ зүрх сэтгэлийн бэлэгдэл болж өгдөг. Таныг илтгэж байгаа соёл болж өгдөг. Таныг илтгэж байгаа уламжлал болгож өгдөг. Одоо хятад ард түмэн бол 500 жилийн одоо түүхтэй манай гэр бүлийн бизнесч гэдэг юм уу те. Эсвэл энэ эмийн ургамал одоо тэдэн мянган жилийн түүхтэй гэл нэг ямиг маш олон 100 жилээр давтаж хийсэн байдаг. Энийх нь хүчийг хинч одоо зөрчиж чадахгүй, энийх нь хүчийг хинч дарж чадахгүй, энийх нь хүчийг хинч өгөөсгөж чадахгүй. Яагаад гэвэл тэр чинь соёл болтол нь, уламжлал болтол нь ингээд дагаад аваа явцсан учраас ариусцсан байгаа гэсэн. Ариусцсан зүйлийн хүч нь сулрна гэж бол байдгүй, улам хүч нь нэмэгдээд, улам хүч нь аривжаад явдаг. Тийм ч учраас бид нар олон мянган жил болсон одоо 2500 жилийн тэртээ гэгэрсэн багшийн тэр гэгэрсэн газар нь очдог, гэгэрсэн модон дээр нь очиж залбирдаг. Яагаад гэвэл энэ чинь маш олон жил мөргөл залбирлаар өвчтсөн газар гэдэг чинь ариуслын сав болцсон гэсэн үг байхгүй. Тийм учраас эн чинь урсгал нь өөрөө сулрахгүй, урсгал нь өөрөө улам нэмэгдээд явдаг гэсэн. Тийм ч учраас хүн болгонд өөрийн гэсэн уламжлал, өөрийн гэсэн залбирч мөрөгдөг соёл байх ёстой гэж би үздэг. Тийм учраас би үүнийгээ бусдад түгээх гээд, дэлгэрүүлэх гээд, тайлбарлаж өгөх гээд ингэж хичээж ажилладаг хүн байгаамаа. За тавг бол залбирлын энергийн нөгөө аквариум гэж нэрлж болно. Юу гэхээр та загас тэжээдэг бол юм гоё. За дөрвөлжин аквариумтай байх уу, бөөрөнхий аквариумтай байх уу, тэр дотроо чулуу хийх үү, мод хийх үү гэж боддог штеп. Тэгэхээр энэ тавга та ямар өнгөтэй байлгах юм, ямар жижиг байлгах юм уу, том байлгах юм уу, зузаан байлгах юм уу гэд залбирлыг хийхдээ сонгож байгаа тахилын тавг гэдэг бол таны өөрийн сонголтоос, сэтгэлийн мэдрэмжээс одоо гарч ирдэг сонголт байд юм а. Тэрнээс зөвхөн энэ тавгын залбираараа энэ л тавг шаяа шүү. Энэ моршоч гэдэг юм байхгүй. Зүгээр дүрсийг хэлбэрийг нь бол бид нар бүрийнхээ хэлбэртэй байх нь одоо бохир зүйлийг оруулдаг юмаа гэдгийг ингээд тайлбарлаад энийг ингээд ойлгочиход бол хангалттай гэж би ойлгож байна. За тэгээ бохир савнд хийсэн хоол бол амтгүй болдог. Ямар ч сайхан материалаар хийсэн бохир савнд хийсэн хоол амтгүй болдогтой адилхан. Ямар ч сайхан үнэтэй цайтай тавг авсан байсан цэвэрлэхгүй, хүнддэхгүй, залбирахгүй бол тэр чинь зүгээр л ид хэрэглэл. Тэгэхээр залбирдаг, хүндэлдэг, өдөр болгон харцдаг, өдөр бүр ам оруулдаг байж ээж энэ сав чи өөрөө ариун мөрөглийн хэсэг, ариун орчин, ариун идэл, ариун энерги болж өгдөг юм аа. Тэгэхээр хүн болгоны гэр оронд нэг ариун энерги, ариун одоо хамгаалж идэг сахиус байх ёстой гэж би үздэг. Тэгэхээр ямар сахиус, ямар бурхан ах уу гэд бурхан ч гэсэнтэй алтан бурхан тавьчаад арчид цэвэрлэдэггүй бол, залбирч мөргөдөггүй бол тэр бурхан ч ам орохгүй шүү дээ. Тийм учраас ямарваа нэгэн зүйлийг ам оруулна гэдэг бол нөө хүндлэх, харьцах, байнга ингэж нөө итгэвчүүлэх хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр заавал нэг үнэтэй бурхан тахил авах гэхээс илүүтэйгээр хүн өөрийн залбирлын хэсэгтээ, хүн өөрийн залбирлын арга барилтай байх нь
таны гэрийг хамгаалж өгдөг, сахиус болдог, таны гэрийг хамгаалж өгдөг бурхан болж өгдгөө гэсэн. Тийм ч учраас би ингээд залбирал мөргөлийнхаа тавгийг бэлдээд өглөө болго ажил дээр ирэхдээ асаад сэргээгээд өөрөө арчиж цэвэрлж угааж ингэж энергийг нь идэвхжүүлж амьлуулдаг юм а гэсэн үгээ. За тэгээд тавг бол залбирлын энергийн аквариум буюу сав болдогтой адилхан залбирал бүртэн таны хүслээс үүдэж байгаа зүйл байх ёстой. Таны хүсэл байх ёстой. Таны зориг байх ёстой. Таны гэрэлтэй холбогдох одоо ариун гэрчлэл буюу ариун өгнүүд байх ёстой байдаг. Тийм учраас та тавгаа сайхан цэвэрлжээд энерги идэвхжээг нь хадгалчаад өөрөө сайхан хүлээж авах, амьдралдаа хадгалах, өсгөх, амьдралдаа идэвхжүүлж дуудах тэр зүйлүүдийг гэрчилж хэлж байгаа энэ орон зайг л хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та чин одоо та амжилтыг хүсэж болно, эрүүл мэндийг хүсэх хэрэгтэй, эд баялагийг хүсэх хэрэгтэй, одоо элбэг дэлбэг амьдрал, ив түнжинг хүсэх эрхтэй. Тийм учраас нөө ариусгаагүй тавг гэдэг бол энергийг хадгалдаггүй ариусгаж байгаа тавг чинь таны хүсэл энэ зорилгыг ариун орчинд чинь бүрдүүлээд тэнгэр даатгадаг буюу бурхтад одоо дамжуулж өгдөг ийм орон зай, ийм гүүр болж өгдөг юм аа. За тэгээд одоо бурхан шашны үзэлт ч гэсэндээ тахилын тавг, залбирлын тавг, тахилын сангийн вабарч гэдэг юм ингээд бурхан шашны үзэлт ч гэсэн маш олон эдлэл хэрэглүүд хэрэг болдог. Бурхан одоо төвдийн лам нар ч гэсэндээ тахилын тавгаа өдөр бүр цэвэрлдэг, арт сан одоо сангийн бавраар, санваараар тэ утдаг, усаар цэвэрлдэг, цэцэг тавьдаг, байгалийн урмлын гаралтай цайгаар угаадаг, гэрлийн мантра уншиж өгөж ариусгадаг. Мантра буюу өөрөө залбирлаа уншиж ариусгаж өгдөг байна шүү дээ, тэ. За ингэж одоо энэ саваа идэвхжүүлснээр бурханд ингээд энэ залбирлын маань зорилгыг маань гэрлийн маань шууд хүргэдэг гэж ингэж үздэг. За тэгэхээр тахилын тавг, залбирлын тавгаа бас ингэж ариусгах аргуудыг түрүү хэлсэнчлэн давстаа усаар за угаасны дараа гоё арчихгүйгээр хатааж шингээх, нарны гэрэлд тавих, тэргэл сартаа өдөр сарны туяанд тавих, залбирал одоо уншиж өгөх, мөн дуулж өгөх, тарнаа дуулж өгөх, тарны энергиээр ариусгаж өгөх гэх мэтлэн зүйлүүдийг хийдэг. За эхлээд ингээд тавгаасаа хуугааж бэлдэж тавьчааж тухайн залбиралтаа ашиглаж байгаа усан тахилч юм уу те залбиралтаа ашиглах зүйлүүдэд тавиад мэдээж гал буюу галын элементээр лагаар бидрийг төвчүүлдэг. Лагаа тавиад урдаа тавьж агаад сайхан тарнаар тавгаа идэвхжүүлж өгдөг. Нийтлэг тарин бол ерөөсөө уманы бадмэ хум гэдэг тарныг ч юм уу те эсвэл умдаарэ дударэ дүүрээс ухаач гэдэг юм уу те ингээд ногоон дараахийн цагаан дараахийн бурхан буддаа багшийн зүрхэн тарнуудыг уншаад ингээд ариун орчноо идэвхжүүлээд ийм ид шидтэй болгож өгж байгаа. За ингээд энэ тавгаа цэвэрлээд арчлаад ариусгаж явахдаа хүн илүү тайвширдаг, энергийг хүлээж авах чадвартай болдог, уур уцаар сүрэг энергиуд дарагддаг те хүслээ дуудах тэр дотоод хүчээ аль хэдийн сэрээцэн байдаг. Тэгэхээр зүрх ба тав хоёр ч хоорондоо нэг шугамар холбогдож явах ёстой. Таны зүрх сэтгэл хайрын энерги, таны тухайн өдрийн залбирлын зорилго хоёр ч хоорондоо яг юм тэнцүү байх ёстой. Тэрнээс биш нэх их юм залбирч гуйх гадаагаа гол нь биш. Ямар сэтгэлээ бэлдээгүй. За нэг газ нэг юм тавьчаад газ нэг юм хилчиж гэдэг юм нэг юм зориггүй сүнсний холбоо байхгүй зүрхний итгэвчл байхгүйгээр ер нь ямар ч юм хийсэн одоо үр шим нь орж ирдэггүй. Зүрхний буюу холбоо, сэтгэлийн холбоо үүснэ гэдэг бол маш том ариун хүчийг хадгалж идэг зүйл байдаг, хамгаалж өгдөг, өсгөж өгдөг гэж ойлгож болно. Тэгэхээр хийж байгаа юмдаа сэтгэлийн холбоо үүсгэх нь аюул чухал. Энэ тавгч байна уу, залбирал байна уу, тарин байна уу хамаагүй энэ зүйлдээ сэтгэлийн холбоогоо үүсгэж авах хэрэгтэй. За хүний залбирлагын ач тус гэж байна. Та энэ бол ингээд тоо томшгүй би өнөөдөр дурдж баршгүй их ач тустай байдаг юм аа. Жишээ нь стрессийг бууруулна. Хүн гэдэг юм чинь угаасаа стресстэй шалтгаан мянга те одоо гадаад нийгэм маш олон бидэрт асуудлууд байна. Ажил, төрөл, амьдрал, мөнгө, өөр ширгээд энэ асуудлуудаас болж бидний стрессийн баланс үргэлж хэтэрсэн явж идэг. Нөгөө хөөрхөн жижигхэн биендээ таарамгүй их стресстэй хүмүүс ингээд гаднаас орж ирэхдээ 40 кг, 50 кг жижигхэн биетэй орж ирдэг мөртлөө стрессийн хэмжээ нь 1 тонн, 2 тонн байшин өргөө явж байгаа юм шиг том байдаг байхгүй юу? Тийм учраас залбирч сурна гэдэг бол энергийн зөв долгионыг ялгаруулж яадаг учраас стрессийг бол бууруулж өгдөг. За мөн нэн тайван амгалан болгож өгдөг таныг.
тайван буюу амар амгалангийн долгионыг үүсгэж өгдөг. Сэтгэлийн түгшүүрийг багасгадаг. Та ямар нэгэн зүйлээс айгаад байна уу, чочоод байна уу, дээрээс нь таны хинч хамгаалахгүй байгаа юм шиг санагдаад байна уу? Эрүүл мэнд чи өвдөөд идэх болов яах бол гэж эргэлзээд байна уу? Ажил бизнес эхлүүлчихэд бүтэх болов бүтэхгүй болов гэж айгаад байна уу? Ийм сэтгэлийн түгшүүрүүд байгаа бол та залбирч эхэлснээр, мөргөж эхэлснээр, тарин уншиж эхэлснээр энэ сэтгэлийн түгшүүрүүдийг чинь багасгаж өгдөг. Ягаад гэвэл хамгаалтын орон зай үүсээд ариун орчин үүсээд энэ зүйл чи өөрөө хамгаалагддаг, ариусгаддаг учраас ажил төрөл чинь цаанаасаа сайхан бүтээд, энергийн хаалгатай нээгдээд, сэтгэлийн холбоо чинь үүсээд, дотоод зүрхтээ нь өөрөө ажиллаж эхэлдэг. Зүрхэн хурд буюу анахата хурд чинь ингэж мэдрэмж авч эхэлдэг гэсэн үг. Ингээд ийм зүрхэн хурд буюу хайрын чакра чинь ажиллаад эхлэхээр хүний дотоод зүрхний төвлөрөл нэмэгдэн, зүрхний гал асан хүний зүрхний гал унтарсан, зүрх нь хүйтэн болсон хүмүүс нийгэмд зөндөл байдаг өөрийгөө ч гэсэн та ажиглаад бодоод үзээрэй. Ямар нэг юмд хайр төрөхгүй байна уу, өрөвдөх мэдрэмж төрөхгүй байна уу, өгөө гэсэн сэтгэл төрөхгүй байна уу, өргөлж авъя гэж бодоод байна уу, хин нэгний өвдөж байгаа зовж байгаа танд хамааралгүй болсон. Надад падгүй гэдэг нэг үлгэр өгдөг шүү дээ. Нэг залуу явж байгаа таарлцсан тохиолдсон бүхэл юм надад падгүй яваадсан чинь сүлд нь өөрийнх нь гэрэн шатаад хүн болгоноос тусламж гуйсан чинь буцаагаал өөрийнх нь хариулт өөрт нь ирдэгтэй адилхан гүрж улсын үлгэр хэлээ ийм юу байдаг, ягт үлгэр байдаг, тэрнтэй адилхан юм болно. Тэгэхээр бидэрт падгүй юм гэж бол байхгүй. Бидэрт бүх зүйл падтай. Мадгаа цэцэн хатаа хэлдэг шүү дээ надад хамаатай, энэ хамгийн хамаатай гэдэг шиг бидэрт энэ дэлхийн ертөнцийн бүхэл асуудал хамаатай, хамгийн хамаатай. Улс орны минь асуудал нэн хамаатай, гэр орны минь асуудал нэн хамаатай За мөн эргэн тойрны минь хүмүүсийн сэтгэл зүй бидэрт маш их хамааралтай. Тэрнээс надад падгүй, надад хамаагүй гэдээ явах юм бол энэ сэтгэлийн түгшүүр гэдэг зүйл чи хизээж арилахгүй. Та дандаа гадаад ертөнцөөс айн. Тэр намайг ирээд ингэчих болоо, энэ ингэчих болоо, ийм болчих болоо, тэр бүтэхгүй болоо, тэр хүслэр минь болохгүй болоо гэдээ айдаг болчдөг. Тийм учраас сэтгэлийн түгшүүрийг багасгаж бусдад хамааралтай, сайхан гэрлийн сэтгэлийн холбоогоор хамааралтай байна гэдэг бол эн чинь шижир алт байхгүй юу Шижир алтнаас ч үнэтэй сүнсний ухаарл байдаг. Тийм учраас би ингээл өдөр тутамдаа ямар нэгэн зүйл мэдлэг оруулах гал, сэтгэл оруулах гал нэг юм хийх гэл хичээдэг маань өөрөө ч гэсэн энэ сэтгэл зүйтэй холбоотой. Юу вэ гэхээр би бүх зүйл бусдын асуудал бас надад хамаатай гэж үздэг. Тэглээгээд би гэрт нь очиод гэрээ цэвэрлж өгөөд ингэж чадахгүй би зөвхөн мэдлэгээ тарааж энерги түгээж чадах учраас өөрийн чадах орчиндөө өөрийн чадах зүйлээ дэлгэрдэг юм аа гэсэн. Өөртөө эерэг үйлдэл, эерэг сэтгэлгээ, эерэг үйл явдлын урсгал байгаа бол тэр эерэг урсгал чинь таныг бусдад эерэг зүйлүүдийг татахад тусалдаг. Хэрвээ ийм урсгал байгаа тэр урсгалынхаа хаалтыг нээгээд урсгаж явах хэрэгтэй голын ус урсж ирсэн чинь чулуу тавиад хаачих юм бол тэр чинь бүр ингээ буглараад буцлаад тэгж жаад нэг давлгаалж орж ирээд бүх зүйлийг урсгаад алга болно шүү дээ. Тийм учраас сэтгэлээс гарч байгаа зүйлүүдэд урсгаж гарах нь зүйтэй байдаг юм аа. За тэгэхээр та ч гэсэндээ өнөөдөр яг энд надтай хамт намайг сонсоогүй байж болно. Гэхдээ таны ах トゥ хамаатан, таны хайртай дотны хүмүүс байгаа бол та энэ хайртай дотны хүмүүстэй миний сонссон, миний ярьж байгаа зүйлүүдээс өөрийнхөө ойлгосноор хуваалцаарай. Залбирлыг хүргээрэй. Тарны ийм зүйл ийм тавг гэж байдаг юм биш үү гэдэг мэдлэгээ бас түгээрэй гэж яг надтай хамт сэтгэлийн холбоо үүсгэж сонсож байгаа хүмүүстэй бас дамжуулж хэлэхэд нэн таатай байна гэдэг За ингээд зүрхний гэрэл бол юмсыг хөдлөгдөг зүйл байдаг л да. Тэгээд энэ залбирал гэдэг бол дотоод зүрхний төвийг тогтоож өгдөг. Зүрхний төв гэж байгаа. Бүхэл юм ер нь өөрийн гэсэн төвтэй. Таны өөрийн чинь бие организм хүртэл энергийн төвтэй. Энэ дэлхийн ертөнц маань өөрөө энергийн төвтэй. Улс орн маань өөрөө энергийн төвтэй. Тэгэхээр энэ энергийн төв гэдэг зүйл чинь надад өөртөө байгаа энергийн төвийг бид нар төвлөрүүлж буюу бодитоор харах гэдэг шүү дээ. Бодитоор харж ажиллаж эхлэх гэдэг. Энэ ажиллаж харж эхлэх гэдэг байгаа зүйл нь энэ бидний тахилын тавг, гол тавг, бидний залбирлын орон зай багхгүй юу? Тэгэхээр эн чинь бол таны өмч буюу дэлхийн ертөнцийн бүхэл хүмүүсийн өмч, өвдөж байгаа, зовж байгаа бүхний өмч, жаргаж байгаа, баярлж байгаа бүхний л өмч. Жаргаж баярлж байгаа үедээ бурхтад татагдахгүй, залбирал татагдахгүй, зүрхний гэрэл татагдахгүй байх гэдэг бол буцаал та нөгөө төвшөндөө ирнэ шүү гэдгийг бол ямар нэгэн байдлаар хэлж өгдөг. Анзаарж байгаа бол дэлхийн ертөнцид авьяас бэлэгтэй гоо үзэсгэлэнтэй ингээд бусдын анхаарлыг татаал олонний танил болоод явж байгаа
Хүмүүс ч гэсэндээ эд баялагын хувьд хэмжээлшгүй эд баялагтай мөртлөө сэтгэлийн хоосрол ганцаардлын зовлон тий. За тэгээд амьдрал болгон хаалга болгоны ард зовлон байдаг гэдэг шиг айл болгон дотор асуудлууд байдаг. Тэгэхээр энэ асуудал гэдэг юм чинь энэ залбирал уншихаар, тарин уншихаар, залбирлын орон зайтай болж иж энэ айдас, энэ төгшөр, энэ ганцаардал гэдэг мэдрэмжүүдийг өөрөөсөө гаргаж энэ уур бухимдал, стресс гэдэг зүйлүүдийг намжаах ёстой байдаг юм аа. Энд чинь ингээд намжихгүй байгаад хараа гал ингээд асаал явал бүх юмыг устгаад алга болгочих шүү дээ тий. Тэгэхээр гал гэдэг юм чинь тулган дотроо, савн дотроо байж иж тодорхой цаг хугацаанд асаж дуусж иж тэр орчноо гэрэлтүүлж дулаацуулж таны хоолыг болгож өгöd байгаа болохоос тэр галыг чинь гэрээрээ дүүрээ асаачих юм бол бүх юм чинь шатаагаад үгүй болохтой адилхан хүний дотор нөгөө гаргаж чадахгүй уур стресс, гаргаж чадахгүй асуудлууд байхаар нэг л өдөр дэлбэрээд маш том аюулыг өөрт дууддаг гэсэн үг. Энэ аюулыг хүн яаж мэдэрдэг вэ гэхээр өөрийнхөө зүн сувгаар мэдэрдэг. Юу гэхээр дотроос бүх юм бүтээд байгаа мөртлөө нэг юм таагүй юм болох гээд байгаа юм шиг, нэг юм айцтай энэ ад жаргал нь алга болох гээд байгаа юм шиг мэдрэмжүүд байдаг тийм үү. Эн чинь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр та зүрхэн доторх байгаа төвөө өөрөө асааж чадахгүй байна, ажилуулж чадахгүй байна, энэ төвөө эрэг энерги болгож чадахгүй, дотор байгаа урсгалаа өөрөөсөө гаргаж чадахгүй байна гэсэн үг л дээ. За тийм учраас энэ тарин уушгаа ач тус гэдэг бол маш өндөр чичирхийллийг өөртөө эмчилгээний зорилтоор дуудаж байгаа гэсэн үг. Та бие өвдгөөрөө эмчлэх зорилготойгоор, өөрийгөө эдгэх зорилготойгоор юм уудаг, тан уудаг, барианд ордог тийм үү. Тэрнтэй адилхан сэтгэлийг эдгэн гэдэг чинь тарин унших, сэтгэлийн одоо чичиргээг бий болгоно гэдэг бол тарин уншиж энэ давтамж бий болдог, энэ авиа бий болдог. Энэ авиа ариун давтамж нь өөрөө одоо ийм цэвэр энерги буюу авианы бие гэж байдаг. Энэ авиан биеийг бий болгодог. Энэ авиан бие нь өөрөө таны эд эргэтэн систем, одоо энэ атом молекул таны биеийг амьдруулад байгаа зүйлүүдийг тэнцвэржүүлж өгдөг юм аа. Зүрх тайвширч, сэтгэл хөнгөрч, бодол өөрөө давтамж нь өөрчлөгдөх үед хүний амьдралын энергийн төвөөд цугларч итгэвчж те одоо аз жаргал амьдралын сайн сайхан зүйлүүдийг мэдрэх боломжтой болдгоо. Хүнд одоо энэ тарин залбирал гэдэг юм чинь өөрөө хүнд оюун ухаандаа нэвтрэх товч зам болж өгдөг. Хүн оюун ухаан, мэдлэг ухаан дэвтэрнэ гэдэг чинь энэ нэг эрдэмтэд суутад турцсан те маш олон мэдлэгийг одоо хүн чинь товч замаар олж авах айгүй хэцүү. Бүх номыг уншиж дуусгалтай нүш те бүх бурханд очиж залбиралтай нүш бүх мэдлэгийг ямар шалгаж үзэлтэй нүш энэ чинь хэцүү. Гэтэл энэ оюун ухааны товч зам гэдэг бол энэ залбирал буюу тарин энэ ариун давтамжтай өөрийнхөө сэтгэл зүрхийн сэтгэлийн холбоо үүсгэх баггүй юу. Ингэжээж хүнд зүйлсийг олон үгээр тайлбарлахын оронд цөөн үгээр тарины давтамж залбирлын гэрчлэлийг ашиглаад шууд амьдралын энергээ цэвэрлэх боломжтой. Тэрнээс үүш та маш урт одоо залбирдаггүй, мөрөгдөггүй те өөрийнхөө сэтгэлийн гэрчлэлийг гаргаж чаддгүй хүмүүс бол энэ оюун ухааны гүндээ хүртлээр маш олон зүйлүүдийг туулдаг, маш олон зовлон зүтгүүрийг мэдэрдэг, тэгжээд сайн нэг жоохон мэдлэг болж аваад идэг. Гэтэл энэ чинь оюун ухааны товч зам гэж байд юм аа. Энэ товч зам нь өөрөө залбирал буюу тарин энэ ариун давтамжтай үгийг нэг бүгдийг ингээл олон үгээр ашиглаад тайлбарлал урт удаан юм яриад байхгүй товч тодорхой ариун давтамжтай цэвэр үгнүүдийг ашиглаж унших гэрчлэх одоо арга зам байдаг гэх юм уу. Ингээд залбирал бол одоо өдөр тутмыг ариусгах зан үйл болж өгдөг. Бид нар ингээд ямар нэг юм зан үйл хийдэг те сэтгэлээ гэрчлэхээр шатаагаал, өргөөл, чанаал гэл зан үйлүүд хийдэг. Энэ залбирлын тавгаа арчил цэвэрлээ, залбирлын зүйлүүдэд цуглуулад, залбирлаа уншчаад, таринаа уншина гэдэг бол өдөр тутам таны тухайн өдрийг тань буюу 24 цагийг тань ариусгах зан үйл болж өгч байгаа. Ингээд та зан үйлд одоо бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж ийн өөрийн гэсэн зан үйл соёл уламжлалтай болж гинэ гэсэн үгээ. Тавгчин цэвэр бол залбирал тань цэвэр тийм үү хүчтэй. Залбирал тань хүчтэй бол амьдрал тань зөөлөн. Тарин тань одоо өндөр давтамжтай бол та хамгаалагдсан. Бурхан таны дотор байна л гэж ойлгож болно. Бурхан бол хүн болгоны дотор одоо сэтгэл буюу зүрхэн дотор амьдарч байдаг. Тэгэхээр бурхан өөрөө амьтай болон амьгүй бүхэл зүйл шингээстэй байдаг. Шива гэж нэрлэдэг тий. Шива бурхан одоо шива гэдэг үг нь бурхан бүх зүйлд оршдог гэж тайлбарлагддаг. Будда гэдэг үг бол бас мөн адил бурхан бүх зүйлд оршдог. Одоо оюун ухааныг эрэлхийлэгч гэж тайлбарладаг. Маш олон янзаар тайлбарлагддаг тий. За ариуслын зан үйл гэдэг бол бурханыг сэргээх үйл гэсэн үг. Нөө хүний гадна байгаа бурхан биш дотор байгаа бурханаас сэргээх зан үйлийг та залбирал тарин гол тав буюу залбирлын тавгийн ачаар гол тавгны ачаар амьд бийт болгож гинэ гэсэн үг.
За ийм одоо гой үр дүнгууд байдаг байх нь ийм ач холбогдол ихтгэл үнэмшил байдаг байх нэ. За ихтгэл үнэмшилтэй болоод залбирч мөрөөд ирэхээр бид нар ингээд хариуцлагыг дэмжиж эхэлдэг. Юу вэ гэхээр нэг нийгэмдээ хариуцлагагүй, өөртөө хариуцлагагүй, одоо энэ амьдарч байгаа цаг хугацаа орон зайтай хариуцлагагүй байсан бол өөрийгөө л яа гэсэн гэдэг шиг амьдралтай байсан бол утга учиртай болж эхэлдэг, хариуцлагатай болж эхэлдэг. Тэр хүнд ч тусалмаар, энэ хүнд ч өгмөр, энэ нийгмийн зүйлүүдэд оролцмоор, сайн сайхан зүйлийн мөн чанарыг өөрөө тараамаар, манлайлмаар, өөрийнхөө хүрээлэгдэж байгаа зүйлүүдийг засмаар, залруулмаар ийм хүчтэй, хүч чадалтай болж ирдэг. Хүч чадал гэдэг чинь өөрөө эрх мэдэл ахгүй юу вэ гэхээр өөрийнхөө амьдралыг сүнсийг удирдах эрх мэдэлтэй болж гин, хувийн зоригоо одоо бий болгох эрх мэдэлтэй болж гин, өөртөө итгэх итгэлтэй болж гин. Хүмүүс ингээ надаас асуудаг би яаж өөртөө итгэлтэй болох вэ? Би ер нь ямар нэг юмд айгүй өөртөө итгэлгүй гэд. Тэгвэл та өөрийн гэсэн соёл уламжлалтай болоо. Тэгвэл та өөрөө залбирч мөргөс сураа. Та өөрийгөө даатгаж, өөрийгөө ариусгах сурах юм бол хүнд баг багаар итгэл үнэмшил нэмэгддэг. Тэгээ амьдралд орж ирсэн сорилтуудыг давах тусмаа хүн өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Өөрт итгэлгүй байна гэдэг чинь ямар нэгэн сорилтуудыг давж үзээгүй байх гэсэн үг. Сорил орж ирэхээр найгаа дэмийгээ зүгтаагаад байгаа учраас та энийгээ халамжилж чадахгүй, өөрт итгэлээ халамжилж чадахгүй одоо сохроор яваад байна гэсэн үг шүү дээ. Биднэрт хоёр одоо нүдэнд харагдаж байгаа хоёр юм нүд байна. Гэтэл зүрх сэтгэл дотор бол мянган нүд байдаг. Мянган нүд. Энэ нь өөрөө бодлоор илэрдэг, шийдвэрээр илэрдэг, мэдрэмжээр илэрдэг, үйлдэлээр илэрдэг. Гэх мэтчлэн маш олон янзаар илэрдэг л дээ. Тэгэхээр энэ мэдрэмжинд тусгаж байгаа энэ зүйлүүдээ бид нар чинь энэ өөртөө итгэх итгэл, энэ дотоод одоо хүчийг ашиглах, урам зориг өгөх, би одоо хамгийн сүүлийн лайваараа хөшгөө татаа гэсэн. Өөрийн гэсэн хөшгөө татыхээр айгаад байвал, эмээгээд байвал, манлайлж чадахгүй байгаа бол танд ямар нэгэн арга барил хэрэг болно. Энэ арга барил бол зоригоор өөрөө хариуцлага үүсдэг. Юу гэхээр та айгүй зоригтой байна. Та ямар нэгэн юмыг хийх зориг танд төрж гинэ гэдэг чинь та хамгаалагдсан хүн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь энэ хамгаалагдаад зоригоо идэвхжүүлээд амьдралаа өөрчлөөд өөрийнхөө урам зоригийг ашиглаж сурна гэдэг бол өөрийн гэсэн одоо арга барилууд хэрэг болдог л доо. Тэгэхээр би ийм арга барилыг сурсан юм аа. Ингэж би өөрийнхөө итгэл найдварыг олж авсан юм аа. Ийм учраас би амьдралынхаа хийж байгаа зүйлүүдтэй хариуцлагатай ханддаг. Энэ бүхний уриалж бусдад энэ зоригтой түгээд юм аа. Хүмүүс намайг бас ингэж зарим хүмүүс хэлдэг заримдаа. Юу вэ гэхээр залуу охин байж, залуу хүүхэд байжээж ямар зоригтой, ямар хүчтэй, яаж ингэж одоо энэ их мэдлэгийг цуглуулсан, яаж ингэж хүмүүст хэлдгийг ч гэдэг юм уу гэх урмын өгнөд өгдөг л дөө. Энэ ерөөсөө л энэ ашиглаж байгаа аргуудтай минь холбоотой байхгүй юу? Би ямар ч арга ашигладаггүй байсан бол аль хэдийнэ унаад, аль хэдийнэ амьдралын стресс, амьдралын нухчаа, одоо асуудлуудад аль хэдийн бүдэрчих байсан. Гэтэл өөрөө би арга барилтай учраас тэр аргуудтай тухайн өдөр нь аргаа ашиглаад, тухайн өдөр нь залбирлаа хийгээд, тухайн өдөр нь таринаа уншаад, тухайн өдөр нь өөрийнхөө хүч чадлыг сэрэх эзэмшсэн аргатай байгаа учраас энэ хүч чадал, энэ энерги гэдэг юм чинь одоо хязгааргүй юм байна гэдгийг бол олж мэдсэн юм аа. Тийм учраас би таныг ч гэсэн хязгаарлагдмал биш, хязгааргүй хүчтэй байгаасаа гэж хүсэж байна. Таныг ч гэсэн би өөрийгөө эзэмшдэг байгаасаа гэж хүсэж байна. Таныг ч гэсэн би өөрийгөө манлайлдаг шин чанартай байгаасаа гэж хүсэж байна. Бусдад гэхээс илүү өөрөө өөртөө манлайлна гэдэг бол маш том мэдрэмж байдаг. Тийм учраас энэ итгэл найдвар энэ зоригоо одоо хариуцлагатайгаар гаргаж ирэхийг хүсэх юм бол та бүхэн маань энэ миний одоо дэлгэрүүлэхийг бусдад ойлгуулахыг хүсэж байгаа намастай буюу тарин залбирлын группт орж болно. Өглөө болгон таринаа уншаад залбирлаа уншиж болно. Үгүй бол та тахилын гол тавгаа өөрөө бий болгоод өөрийнхөө залбирал, өөрийнхөө тариныг бас уншиж болно. Болохгүй гэсэн бол байхгүй. Гэтэ хүнд яг нэг юм төрүүлээд мэдцэг хүн мөрийг гаргадаг юм байл л те. Тэр мөрийг гаргасан бусд нь мэдэхгүй учраас өөш энэ замаар явдаг гэхээр мэддэг хүний заагаад өгсөн замаар явахаар хурдан очдог шиг тийм одоо сэтгэлийн үндслэлээр л би одоо энэ сэтгэлийн сургалтуудаа гаргадаг байхгүй юу. Тэрнээс биш одоо энэ миний л тарин зөв шүү, миний л залбирал зөв шүү гэхгүй эсвэргээрээ энэ бол зүгээр миний өөрийн одоо сэтгэлийн чиглэл одоо ийм зүйл би мэдэрлээ гэдээ өөрийнхөө мэдэрснээр тань зааж өгч байгаа. Та тэндээс сурж аваад, мэдэрч аваад, сонсож аваад үргэлжлүүлээд өөрийнхөө шин чанартаа тусгаад холиод одоо улам хөгжүүлээд цаашаа явах ёстой байдгийм аа. За ингээд бэрхшээлийг таны амьдралд бэрхшээл орж ирж байгаа бол энэ бэрхшээлийг чинь бид нар тосож авч хүлээж авахгүй түлхэх гээд байхаар асуудал үүсээд байдаг байхгүй юу? Тийм учраас ямар ч бэрхшээл орж ирсэн тосоо дав, хүлээгээ дав, тэрийгээ одоо ямар нэг арга барилуудаараа ариусгаж, хайрлаж, удирдах, манлайлж
хаших гэхээс илүүтэйгээр улам хаалгыг нээж ингэж одоо авч явах юм бол хүч чадлаа мэдэрдгийн байлээ, сэтгэл зүрхээ ариусгадгийн байлээ, өөрөөсөө асуусан асуултуудаа өөрөөсөө хайж олдгийн байлээ. Тийм учраас энэ одоо эргэн тойрныхоо зүйлүүдэд сайн сайхан энергийг түгээе гэж бодож байгаа бол урам зориг өгье гэж бодож байгаа бол дэлхий гэр орондоо өөрийнхөө энергиэр манлайлъя те бусдтай бас нүмер нөөлөг болъё гэж бодож байгаа бол ирмэлзэж байгаа бол те энэ одоо залбирал мөргөл гэдэг зүйлийг одооноос өөрийн амьдралдаа оруулаач гэж би танд одоо санал болгож уриалж одоо ярилцж байгаамаа. За тэгээд эний чинь бага насны хүүхдүүд ингээл ээж нь залбирдаг, аав нь залбирдаг болохоор хүүхдүүд бас дуурайд юм байлээ. Манай хүүхдүүд ч гэсэн намайг залбирж яахыг, мөргөж яахыг харсаар хагаад надаар давтуулахгүйгээр, надаар хүсэхгүй, одоо шаардуулахгүйгээр өөрсдөө залбирдаг, мөргөдөг, айгүй хөөрхөн шүү ингээл жижигхэн гараа нийлүүлж илээ хөөр юм яриад үнэхээр одоо хайр байдаг жоох хүүхдийн цайлган цагаахантар сэтгэлээс гарч байгаа хайрын залбирлууд нь буруу зөв гэж байхгүй те маш гой хүч чадалтай байдаг, хүсэл эрмэлзэлтэй байдаг, ариун орчноо үүсгэж чаддаг. Бидний энэ залбирах гэдэг хүсэл тэмүүлэлт маань нэмэр болдог. Хүн гэр бүлэрээ үр хүүхдтэйгээ аав ээжтэйгээ залбирна гэдэг бол маш их хүслийг гэрчилдэг, ээж аавынхаа хүслийг гэрчилдэг. Хүүхдэд залбирж байгааг сонсоод миний охин чи ийм хүсдэг юм байна штэ гэдээ ойлгодог. Тэг хөөхөд ийм хүсдэг юм биш ямар хөөх юм бэ гэдэг ингээ хайр хүрдэг. Ээж аавынхаа залбирлыг сонсоод хүүхэд туртлаа миний ээж ийм хүсэж байгаа юм байна гэдэг. Дараа нь айгуу ойлгоцсон байдаг штэ. Нэг хөөхөн гүйж ирснээ ээж та ажиллаа ингэмээр ингэдээсэн тэгээд ингээд өхөө та одоо ажиллаа тийм зүйл хийх гэж байгаа эцтэй. Тэгэхээр ээж та бити ядраараа өлсөөрэй гэл ингэ. Би биендээ сэтгэлээ гэрчлэн гэдэг бол хамгийн гайхалтай нэмэр нөөлөг болж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ нэг хөөхөн одоо цаг хугацаатай залбирлын цаг хугацаа урт байх албагүй. Богинохон цаг хугацаа гэр бүлтэйгээ, хань ажилтайгаа, үр хүүхдтэйгээ, ижээ аавтайгаа, эмээ өвгөөтэйгээ хамтдаа ингээд нэг юм залбирлаад, мөргөөд хамтдаа энэ зүйлүүдэд нэг нэгэндээ гэрчлээд байхаар би биеийнхаа хүслийг мэдээд би биеийнхаа хүсэлт ингээд гоё тос асгаж өгдөг те. Ариун тос асгаж өгж байгаа юм шиг ямар нэг юм дээр ариун тос асгачаар тэр нь улам илүү бадардаг шиг ийм гоё ингэж бадарч өгдөг, сануулж өгдөг, туслах мөн чанарыг илэрхийлж өгдөг гэд залбирлын мөн чанар ач тусыг бол би нэр үнэхээр өнөө оройд дурдж барахгүй. Гэхдээ ер нь бол та нар маань ингээд ойлгочихж байгаа хаа, бэлэгдлийг нь бол ойлгочихж байгаа хаа гэж одоо итгэж найдаж бодож хүсэж байна тий. За ингээд өнөөдөр маань би бас одоо энэ залбирлын гол тавыг тарны хүч гэдэг зүйлийг ойлгуулахыг хүсэж энэ сэдвийг сонгож ингэж ярилцж байна л та. Та нарт манаас одоо асуух асуулт байна уу? Маргааш ахаа амралтын өдөр болохоор хэдий би орой лайв эхэлсэн ч гэсэндээ бас гоё асуултууд байвал сонсъё, ярилцъя гэж бодож байна. За өчийн мэндэ баярлаа. Талархаж авдаг шүү. Таньдаа хайртай шүү гэсэн байна. Токошиката Чидопука ямар Японлог нэртэй юм бэ те. Шөнийн мэнд их баярлдаг шүү гэсэн байна. Зориг театр Алтан гэрэл баярлаа танд. За үнэн бай спорт бараа гэдэг хаягнаас шөнийн мэндэ гэсэн байна. Багштай талархаж байна гэсэн байна. Маш баярлалаа. Миний ноцсон дээр яагаад ингэ комментүүд нь харагддаг юм болоо. Би гараа явцсны дараа л бөөн коммент ирсэн байдیں۔ Би болохоор ингэ коммент ирэхгүй байгаа юм шиг надад харагдахлаар нь юу ачдаг байхгүй юу? Лайва дуусгачтэй. Тэгэхээр дараа нь их асуулт асуусан ч юм уу сэтгэлд ороод ирсэн байдیں۔ Ноцсон дээр ингэ харагддаггүй маа. За нэг ингэчгээр бас гараад ирдэ. За ингээд өнөөдөр ярьж байгаа сэдвээс та нарт маань асуух асуулт байна уу? Бас сонирхоод сая ярьсан дурддагцсан зүйлүүдэд одоо гараад ирлээ. Юу дурддагцсан зүйлүүдэд юу байж болоо шүү дээ. Бас нэг нэмэлтээр задаргаа бас өөрөө мэдэхгүй зүйлээ бас нэмээд асуух зүйл бас байж болно. За шөнөө минь. За одоо ингээд комментүүд нь орж ирж шүү. Тэгэхээр та нар маань асуух зүйл байвал одоо асууваарай. Маш их баярлалаа багшаа гэсэн байна. Маш их баярлалаа. Та нартаа ч гэсэн баярлж гинөө. Би надтай хамт ингээд оройн цагаар шинэ орой ингээд хамтдаа суугаад байж байгаа дутаа хинч байхгүй бол бас ярахад эвгүй штэ тий. Намасте гэсэн бэ. Намасте. За намасте группийнхаа талаар нэг жоохон тайлбарлаж тийм үү? Намасте групп маань 3 удаа элсэлт авсан байна. 3 удаа элсэлт авсан. Тэгээд хамгийн ихэндээ би тарны дуулуудыг оруулаагүй зөвхөн өөрийнхөө хоолоогоор залбирал уншаад түүнийг оруулдаг байж байгаа. Тарны бүх одоо залбирал болгонд нь зориулсан тарны дуулыг оруулж өгьгээд 21 тарны дуулал зохионо гэдэг чинь бас тийм амар ажил биш ээ. Хүн тэр тарнаа судлан уншиж дадна хоолоондоо дадуулна. Тэгээд тэр тарнуудын хооронд нь хэрхэн яаж холбож болох вэ гэдгийг уншиж мэдэж судлана. Уншиж мэдэж судалчаад зүгээр нэг холбочгоор чинь тэр чинь сонсголонгүй мэдрэмж хэрэгтэй болно. Энэ тарныг энэ таринтай ингэж холж ингэж
дуулал их гоё одоо сонсголонтой юм байна, сонсоход амар юм байна, одоо дуулахад амар юм байна гэдгээр одоо ингэж бодож мэдэрч хийдэг байхгүй юу. Тэгээ би 21 залбиралтаа зориулаад бүх залбирлынх нь араас тарины дуулал оруулсан. Энэ тарины дуулууд бол энэ паблик орчинд буюу одоо интернетэд тавигдаагүй, зөвхөн манай намастэ группт орсон залбирал тарины группт орсон хүмүүстэй л сонсоосоо мэдрээсэ гэж бодож ингэж оруулсан. Би бүхий л хүмүүсийг сонсоосоо гэж бодсон залбирлаа тарины дуулуудаа бол шууд өөрийнхөө YouTube хуудсандаа буюу номтой болог пэйж хуудсандаа шууд тавьчихдаг. За энэ миний өөрт тавьсан хөөрхөнтэй төлбөр төлөөд өөрийгөө хөгжүүлээ гэд өөрийн орлогоос надад өргөл барьж бариад ингээд сургалтанд маань орж ирж байгаа хүмүүстэй би бас цаг гаргаж байгаа учраас ингээд сэтгэл гаргаад тэр таринуудыг бий болгоод боловсруулад ингээд бүтээгчсэн учраас тэр хүмүүстэй зориулсан 21 тарины дуулал байгаа. 21 залбирлын сэдэв байгаа. Ингээд залбирлын эхлээд залбирлаа сонсно. Тэгээ залбирлаа сонсчод тэр залбирлаа идэвхжүүлэх таринаа сонсно. Тэр таринтайгаа хамт ингэж уншичаад тэр таринаар нь хийсэн тарины дууллаа сонсоод ингээд нэг 7-9 минут үргэлжлэх видео ингээд бэлдээд тавьсан хичээлүүд байгаа. Тэрийгээ ингээд видеогоо сонсоод дагаад дуулаад тэгээд одоо нэг өдрийн залбирал тарин дуустдаг. Нэг урт удаан биш, нэг үсрээд одоо хамгийн удаандаа 9 минут л байгаа ах гэж бодож байна. Бусдаар бол тухайн тарины урт богноор шилтгаалаад, тухайн залбирлын сэдвийн урт богноор шилтгаалаад минутууд нь өөр өөр буюу заримдаа 7 минут, заримдаа 8, заримдаа 9 минут ингээд болоод явдаг байхгүй юу? Тийм учраас нэг ийм одоо 21 тарины залбирлын сэдв, 21 тарины дуулалыг сонсож 21 тариныг уншиж мэдэж амьдралдаа хамгаалалт үүсгэнэ гэж та нар маань ойлгоорой. За ингээд энэ 21 тарины дуулал зохионо гэдэг чинь бас хүнээс нэлээд ингээд оюуны цаг хугацааны төсвөр төвчээр мэдлэг гарч байгаа шүү дээ. Тэгээ энийгээ би үнэлэх юм бол айгүй өндөр үнэтэй тогтоож болно. Гэхдээ би одоо байгаа нийгэмд байгаа бүхэл хүмүүсийнхээ амьдрал ахуйг харж байна. Монголчууд маань яаж амьдрах гэж орж байна. Ямар их одоо татвар, ямар их одоо асуудал, ачаалал байна гэдгийг харсаар ижиж нэг амар өндөр үн тогтоочвол тэрэндээ ингээл хүмүүсийг дуудахыг хүсдэггүй. Тэгэхээр би бодож байгаад өөрөө одоо зорж байгаад 39 сая төгрөгийн төлбөртөө гаргасан юм аа. Тэгээ 21 залбирал 21 тариныг та 21 өдөр 39 сая төгрөгийг төлөөд уншаад сонсоод дадаад мэдрээд явах нь байна. Цаг зав зарцуулсан гоё мэдээлэл өгдөгт баярлалаа. Огшоо гэсэн мань баярлалаа. За ингээд тэр төлбөрт маань таны миний гаргасан бүтээл, таны өгсөн төлбөр хоёр ингээд яг гоо сэтгэлийн холбоо үүсгээд та өгсөндөө сэтгэлчин баясаад би бүтээсэн зүйлдээ сэтгэлтэй нь баясаад таны өгсөн залбирлаар миний амьдрал ахуй дээшлээд миний асуудал шийдэгдээд явж ивэл та бит хоёрын одоо биеийнхаа сэтгэлийн холбоо үүсгэж байгаа нь ингээд сайхан нийлээд таарж байгаа гэсэн үг юм аа. За таны хүлээлтэнд хүрэхгүй байвал уучлаарай оршигөөрөө. Би бол өөрийнхөө байж чадах хамгийн одоо хүч чадал байж болох одоо хүчээрээ гаргаж байгаа нь энэ юм аа. Таны сэтгэлд нийлээд нийцээд та энэ зүйлийг гоё чимиг мэд хүлээж авч байгаа бол би маш их баяртай одоо талархаж байна тий. За тэгээд хүн бол юм нээлттэй сэтгэлгээтэй байж амьдрал ахуй ажил ахуйн дээшээ улам ингээд дэвшдэг. Тийм учраас би өөрийнхөө нээлттэй сэтгэлийн одоо хүчээр болон ер нь ингээд нэг юм сайхан зүйл байвал бусдад өгчий тараач гэж боддог сэтгэлээрээ энэ мэдлгүүдийг гаргаад байгаа. Тэрнээс бол би цэцэн цэлмгийн уулын оргил дээр нь очсон тийм хүн болохоор ингээд байгаа юм шиг юм аа. За 2021 онд тэтгэврт гараад л багшаа дагсаа 4 жил болжээ. Сарны дом аниргүй бясалгал, бичиг бясалгал, лайв хичээлүүд бүгдийг дагаж явандаа. Үнэхээр сайхан үгээр хэлшгүй мэдлэг мэдээлүүдийг өгдөг шүү. Баярлаж явдаг. Баярлаа. Тарны бясалгал үнэн найс тайвшрал өгдөг гинэ. За маш их баярлаа. Цэцгээ гэдэг хүн надад энэ сайхан урт сэтгэлийн үг илгээжээ. Баярлаа танд. За жавзаа гэдэг ухаантай шүү. Үнэхээр их таалагддаг шүү. Сургалтыг нь авнаа гэсэн байна. Маш их баярлаа танд. За мандах нар гэдэг хаягтай хүн танхимаар сургалт байдгүй гэсэн байна. За манахаас бол танхимаар ерөөсөө ганцхан бясалгалын танхим хичээл байдгийн. Гэхдээ өвөл ингээд танхимынхаа бясалгал хичээлийг зарлчаар хүмүүс түүжрээд, стресстэй ингээд ерөөсөө ирэхгүй таслаад байдаг байхгүй. Тийм учраас би анх өвөл хийдэг байж байгаа таслаад хүмүүс нь цөөрөөл эхний өдөр аягүй олон сууж яснаа. Хамгийн сүүлийн 5 дахь өдөр болсон чи хэдхэн хүн суугаад байдаг. Тэгээд аргагүй шүү дээ. Тэр нь одоо машин царцчиж гин, хөлтчиж гин, амьдрал ахуйд нь тухайн өдөр хэцүү зүйл тохиолдчих чинь. Тийм байдаг учраас өвөл бол ер нь жоохон төвхтэй байдгийн хүн ингээд таслаад байдаг болохоор надад өөрт байна ингээд зааж байгаа хүндтэй нөгөө 10 хүн байсан чинь 5 болоод 5 байсан чинь 3 болоод хаар чинь өгж байгаа юм
дутуу явагдаад байгаа юм шиг санагдаад нөгөө үний өгсөн мөнгийг буцааж авч зүү болцоод идэг учраас өвөл ер нь танхимынхаа бяцлаглыг явуулахгүй хавар 4 сарын 1-ээс танхимын бяцлаглаа заарлаа. Тэгээ ер нь 11 сар хүртэл нөх хүүтнээс хамаарад 10 сар 11 сар хүртэл ингээд 7 хоногоор танхимын бяцлал заадаг. Тэгэхээр надад бол танхимын хичээл ганцхан танхимын бяцлал байгаа. Бусад хичээлүүд маань ер нь хаанаас ч үзэх одоо боломжтой онлайн байдлаар явагддаг. Би өөрөө нэг гадаадаас их хүмүүс намайг сонсоод байдаг учраас гадаадад байдаг хүмүүсээ бодоод хөдөө орон нутагт байдаг хүмүүсээ бодоод аюух онлайн хичээл гаргадаг. Нэгдэж хоёрдож миний гаргасан бичих бяцлал, ярих бяцлал, намастик групп гэдэг чинь нэг тийм танхимаар загдаад ах шаардлагагүй сонсоод оюуныхаа энергийн задрагаа хийгээд дагаа явцдаг хичээлүүд байдаг учраас хвчлэн бас онлайнаар хичээлүүдээ гаргадаг юм аа. За авнаа багшаа гэсэн байна. За баярлалаа. За тэгээд бидний энэ хүрээлж байгаа орчинд бурханлаг энергиуд маш их байна. Бурханлаг энерги гэдэг бол тэнгэрлэг энерги л дээ. Хязгаар нь бол одоо мэдэгдэх төсвөр төвчээр амар амгалангийн туйл гэж би одоо өөрөө дотроо бодож ойлгож явдгийн. Тийм учраас энэ амар амгалангийн энэ эрэг энерги бол хаасаагүй байгаа. Яг одоо таны орчинд байгаа, яг одоо миний энэ орчинд байгаа. Эн чинь ингээд цэцэглээд хөгжөөд явдаг байхгүй юу? Тэгэхээр энэ амар амгаланг өөрөө дуудвал тань дээр ирнэ. Дуудахгүй түлхүүл танаас яваад өгнө. Таныг тэ хөөе сараа наашир гэд дуудаад байвал та нэг очноод сонирхоод хөө яасан гэд яг л тэрэн шиг бид нар чинь дуудах хэвээр. Энэ дуудлага гэдэг амийг бид нар манифест гэж хэлээд байгаа байхгүй юу? Юу гэхээр хүсэж байгаа юмаа дотроо зураглах, хүсэж байгаа юмаа дотроо бодох, хүсэж байгаа юмаа цаасан дээр бичээ шатаах, хүсэж байгаа юмдаа залбирч зориг тогтоож ингэж одоо тэ залбирах, мөргөх энэ бүхэн чинь нөгөө дуудлага болоод байна. Таныг нэрээр чинь дуудахгүй бол та анзаарахгүйтэй адилхан энэ дэлхийн ертөнцийн цэцгэлж хөгжөөд байгаа эрэг энерги, бурханлаг энергиудыг дуудахгүй бол тань дээр ирэхгүй. Эдгээр чинь өөрсдөө энерги гэдэг юм чинь тэ өөрсдөө ямар амгалан орчиндөө байгаа шүү дээ. Тэгэхээр та залбираа, та мөргөөд ингээд хаад нөө дуудаад байгаа өөртөө адилхан энергиөрөө татагдж очдөг байхгүй юу? Тэгэхээр одоо бас залбирч мөрөж үйлдэхин гэдэг бол амьдралын ариун орон зайг үүсгэж байгаа л гэсэн үг л дээ. За багшаа хандаа туяа байна. Тэр хаяг маань хакер дулаад ийм нэртэй болсон. Цэцгээ гэдэг хаягтай болсон юм байна те. За. Хүмүүсийн нэр Facebook хаяг аюу хакерт болсон гэдэг. Би ч бас ер нь хакерт дуулчих гал байдсан шүү. Хамгаалт сайн байдаг болохоор гайгүй. Ер нь л миний ингээл хаяг маяг гарч ороолтой эсвэл ингээл орж болохоо болох тохиолдолд надад баг 3 удаа тохиолдсон аюу эвгүй юм бэлээ. Багшаа 39к танд дансанд хийхээр гөрөвтэй хамрагдах уу? Талархыг багшаа гайхамшигтай мэдлэг түгээдэг шүү гэсэн байна. Баярлалаа. Тийм одоо төлбөрөө 39 сая төгрөгөөр дансанд хийгээд баримтаа номтой болог гэдэг пэйж руу явуулах юм. Тэгэхээр ингээд группийн линк явуулдаг, групптэй ингэж бүртгэж авдаг миний туслах ажилтан байгаа байхгүй юу? Би ч нөгөө юмаа бодоод тгий ууж байгаа үнгээл чатаа шалгаад иж чаддгүй яг оройн цагаар ч юм уу өөрийнхөө завтай үед шалгана л та. Тэгтээ ихэвчлэн одоо миний онлайн ажилтан шалгаж байгаа. Тэгээ тэр маань ингээд таны линкний зургийг хараад линкийг явуулаад групптэй аваад энэ ажлуудыг хариуцаад хийж байгаа юм шүү. Надын өөрийн хувь хаяг руу явуулчихад айгүй хэцүү. Юу гэхээр би нөгөө хувь чатанда хараагүй уншаагүй мессежүүд маш их байдаг. Тэгэнгүүт тэр дунд нь ороод замхраад алга болчдөг. Заримдаа гараад ирэхээр нь би за явуулъя даа гэж бодож итл өөр юм хийгээд ингээд айгүй орхигддаг. Тэгэхээр миний хувь чат руу явуулахараас надад жоохон одоо ажилтаа завгүй байх уу жоохон хэцүү байгаад байдаг. Тэгэхээр та бол өөрөө нөгөө нэг яг нөгөө шууд номтой болог гэсэн энэ сургалтаа зарлж байгаа энэ ариун орон зайг явуулж байгаа энэ хичээлээ явуулж байгаа энэ пэйж хуудасаар маань л одоо явуулвал айгу амар гэх юм уу хиндэ онлайнаар сууж болох уу гэсэн байна. Бяцлагалд онлайн бяцлаглалын хичээл байгаа. Бяцлагалд онлайнаар сууж болно. Миний бусад онлайн хичээлүүдэд бас сууж болно. Өнөөрөө бас нэг сонирхолтой юм хэлэхэд би ер нь бол ингээл шин хичээлүүдийг аявих гарах гэж хичээдэг. Яагаад вэ гэвэл тухайн жилээсээ ингээл нэг жил болгоно нэг шинэ хичээл гаргачихсан гэж боддог. Би энэ 2025 онд зориулаад намастай буюу тарины залбирлын группийг гаргасан байхгүй юу? Яагаад вэ гэвэл би 2025 онд өөрөө энэ тарины залбирлаа, тарины дуулал болгож сурсан учраас тэр жилийнхаа энергиэд талархаад гэх юм уу, баярлаад гэх юм уу, уран зориг ороод гэх юм уу те намастай буюу тарины залбирлын групп гэдэг онлайн хичээлээ гаргасан. 2026 онд би бас дахиад шинэ одоо хичээл гаргаж байгаа. Надад бол нөгөө тэргэл сарны нууц групп залбирлын нэг жил байдаг групп байдаг те. Гэтэл нөгөө залбирч чадахгүй бас тэр залбирлаа хийж чадахгүй хүмүүс байна. Багшаа тантай удаан хугацаанд ингээд онлайн хичээл амрагдах боломжтой юу гэдэг те. Тэгэхээр би бас л 2026 онд шинэ сүнслэг аяллаа хөгжлөө нэмэх арга барилуудыг заасан шинэ онлайн хичээл нээж байгаа. Тэр хичээл маань нэг жилийн турш бас идэвхтэй байх буюу 2026 онд идэвхтэй байж байгаад 2027 онд хаагдаад 2027 онд шинэ ингээд эсэлтээ авч явах тийм
одоо сүнслэг аяллалыг хөгжүүлэх тийм одоо хичээл гаргаж байгаа. Энэ нь бол яг нь шинэ он гарж ийн, бас шинэ сурсан мэдээлэгтүүнээрээ нэг юм одоо сэтгэлийн сургалт болгоё, сэтгэлийн өглөг болгоод бусдаа ингээд түвэ гэдэг зорилгоор гаргаж ирж байгаа юм сургалт байгаа юм шүү. Би чинь ярих бяцлагад бичиг бяцлах сургалтуудыг бүр 3-4 жилийн өмнө гаргацсан байхгүй юу. Тэгээ тэрнээсээ хойш яг юм онлайн аягүй хүчтэй хичээлүүд гаргаж ирээгүй. Нэг удаа нөгөө 5 элемент ид шидэг дуудах 5 элемент гэдэг хичээл гаргаж ирсэн боловч тэр хичээл ингээд зар тавиад дахин идэвхжүүлж чадаагүй. 1-2 удаа элсэлт аваад тэгээд одоо ингээд орхигдсон байгаа. Тэгэд би бас өөрөө тэр одоо ид шидэг дуудах 5 элемент гэдэг хичээл дээр илүү олон юмнууд нэмж илүү олон ингээд гоо баялаг болгомоор санагдаад шинжилж чадаагүй байгаа учраас тэгээд бүр одоо элсэлт авахгүй тэр чигт ингээд байгаад идэв. За тэгээд ярих бяцлал бичиг бяцлал чинь гараад утцсан хичээлүүд. Тэргэл сарны групп манаас гараад 3-4 жил болж байгаа. Тэнгүүд 2025 оны шинэ хичээлийн намастик групп болж байгаа. 2026 оноос та нарт маань нэг бүтэн жил хамтдаа байх юм шинэ одоо онлайн сургалт зарлагдж байгаа. Мэдээж таны зорилго биелээд тэр сургалтын агуулга танд таарад та бас сонирхож байвал бас нэг юм шинэ сургалт гарч байгаа юм байна шүү. Намтай болгоос гэдгийг бас мэдээд сонсоод бас авчвал зүгээр болоо гэж бодсон. За тийм сонирхолтой журмаар хэлж байгаа юм шүү. За удахгүй тэ зарна ороод явах байхаа. За үнэн бай спорт бараа гэдэг пэйжүүд нь ажлын пэйжүүд заах шиг байна. 4 сарын сургалтанд сууж үзмээр байна. Номтой болгыг дагаад 3 жил болж байгаа. Дотроо бол маш багш маань гээд дагаад сонсоод чадхаа амьдралдаа хэрэгжүүлээд амжилттай явж байгаа баярлаа гэсэн байна. Эн чинь л ахгүй да тий. Яг өөрөөгөө бие дагаад сонсоод мэдрээд амьдралдаа чадхаа хэрэгжүүлээд тэрнээс ахиц дэвшил хөгжил цэцгэлт авч ийн гэдэг чинь та өөрөө маш хүчтэй байна. Мундаг байна. Өөрөө оронж байгаа бас гоё өөрөө захирч чадчихээн, хамгаалж чадчихээн. Хүнээс сонссон юм аа нэг юм гоё уусгаж чадчихээн штэ. Тэгэхгүй зүгээр л ингээд сонсоод нөгөө эмийн жорыг унших төдийд өвчин идэг түүшүү гэдэг шиг те зүгээр сонсоод яваад байвал эн чинь ямар ч ингээд үйлдэл болохгүй байхгүй. Сонсоод дагсан бол заавал тэр хүч чадлыг мэдрэхийн төлөө үйлдэл хийж үзэх хэрэгтэй. Үйлдэл хийж үзээд үр шимийг авч байвал за танд баяр хүргэе маш сайн байна гэсэн үг. Юу гэхээр энэний чинь л одоо төлөө энд ингээд суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө бие дагаад гадаадаас ч юм уу холоос үзээд амьдралтаа ахис төвшил гаргаж байгаа хүмүүст бол би маш их баярлагдав. Тэгээ энэндээ бас ингээд нэг юм дотроо гоё гордож явдаг. Юу гэхээр бусдын амьдралд ингээд сайнаар нөлөөлж байгаа юм чинь буйн нь бол хязгааргүй штэ гэдэг ингээд тэрэндээ итгэж одоо тэрэндээ баясаж их суудаг. Угаасаа хязгааргүй гэдгийг би одоо ч мэдэрдэг. Хүнээс маш их хүндлэл авдаг, гоё урмын их сонсдог. Миний амьдрал ахуйч одоо охроор ингээд өөрчлөгдөөд те шинжлэгдээ засагдаад явж байгаадаа би хангалттай сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ тэрнээс ч илүү ингээд бүр нэг те хүний сэтгэлийн өвтөр нэг хүний амьдрал өөрчлөгдсөн гэж байгааг сонсохоор л надад бүр илүү гоё тийм хүндэтгэлтэй санагдаад бүр ингээд улам бүр юм хиймээр санагдаад байдгийн. Илүү одоо юм зориг төрүүлдэг гэх юм уу те айцгүй зоригуудыг төрүүлдэг, илүү дүүрж өгдөг, илүү одоо зүрх сэтгэл маань гоё одоо баясаж багтаж өгдөг гэх юм уу. Ийм болдгоо. За тэгээд ингээд сайхан өнөөдөр бас би өөрөө бас энэ сэдвтэй аягүй сэтгэл хангалуун байгаад байна өнөөдөр. Них гоё тийм 50 гоё ингээд ярьлаа. Дээрэс нь би бүхий л ярьж байгаа лайв хичээлүүдээ бүгдийг ингээд өөрөө шууд мэдрэмжээр ярьдаг гэдэг юм намайг сонсдог хүмүүс бол бүр ингээд аягүй сайн мэддэг байх гэж бодож байна. Би нэг юм бэлдээч гэдэг юм уу. Юу нас тэгдэггүй яг тэр өдрийнхөө энерги яг тэр мэдрэмж яг дотроос гарч ирж байгаа тэр сэтгэлийн үгээр ингээд тайлбарлаж ярьдаг. Тийм учраас надаа ингээд нэг тийм таслагдахгүй ямар нэгэн дундуур нь саад орж ирэхгүй ярихаар би улам сайн ярьж чаддаг. Жохон ингээд таслагдчихаар зарим сэдвүүд нь одоо орхигдох ч юм уу мартагдах хаягдах зүйлүүд бас гарсан болов гэж ингэж заримдаа бодох үе гардгийн. Тэгээ сая бол би ер нь их мартахгүй ч гэдэг юм уу ямар нэгэн зүйлийг хаягахгүйгээр ингээд ярьчлаа гэд өөр дотор айгуу гоё сэтгэл хангалуун байгаад байна. Тийм учраас миний одоо урам зориг улам гоё орж ирж байгаа юм а те илүү л гоё одоо энэ цаг хугацаа гаргасандаа ингээд сууж байгаа одоо бол баяртай байна. За ингээд хэдүүлээ цаг орой болсон байна. Та нар маань сайхан унтарч амарцгаа маргааш өглөө гоё ирчвчтэй гоё ухтаарай. За тэгээ 12 сарын 17-нд буюу эх 7 хоногийн 5 гараг тэглэх Namaste буюу тарин залбирлын групп маань орё гэж бодож байвал энэ удаагийнхт ингээ амжиж бүртгүүлээд ороорой. 21 өдөр явагдаад хаагдаад дараа нь тэг хизээ чинь нэг өдөр нэгдээд ингээ явдаг. Тухай үедээ завтаа үедээ зарлаад дэлсэлтэй аваад явдаг. 21 өдөр болоод хичээл хаагдана, групп хаагдана, тухайн групп нь устдаад явдаг.
Тэгээ энэ өөрийнхөө сэтгэл зүрх бас энергиэр бүтээсэн бүтээлүүд маань, тарины дуулууд маань орсон учраас би бас ингээл татаж аваад олшруулаад өөр хүнд тараахыг бол зөвшөөрөхгүй байгаа. Яг энэ групп дотроо төлбөрөө туснахаа үр шимийг мэдрээд өөрөө сонсоод өөрийгөө дүүргээд өөрийгөө мэдрээд те дахиж ормоор байвал давтаж ороод үгүй гэж бодвол түүнийгээ дахиж өөртөө шингээж уусгаад амьдралдаа нэг юм соёл уламжлал болгож авч үлдээрэл гэдгийг л хэлэх гэж ойлгуулах гэж хичээсэн юм аа. За ингээд та нартай баярлалаа. Надтай хамт байсан цөөн үед өндөө бас маш баярлалаа. Ингээд энэ хичээл YouTube дээр тавигдан та дараа сонсомоор байлсал таны хайртай дотны хүн бас сонсчихосоо гэж бодож байгаа үнэн зөв хэрэгтэй зүйл яригдлаа гэж онцолж байгаа бол бас тэдгээр хүмүүс рүүгээ шеэрлж өгөөрэй, меншн хийж өгөөрэй, бас дамжуулж өгөөрэй. За ингээд та нар маань сайхан амарцгаагаарай, сайхан зүйдлцгээгээрэй. Бүгдэнд нь амжилт хүсье. Дараа уулзцаая баяр таа.